За ингээ манай Cool Монгол подкастын анхны цуврал бэлэн боллоо. Манай анхны зочноор Чимдэржиг өөрөө авчирлаа. Хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Энийг хийж яагаад. Одоо баярлалаа. Тэгээд Cool Монгол гэдэг подкастаар ч би бас cool гэсэн үг юм. Cool Монгол гэсэн үг юм. Тийм. Мөн Cool Монгол мөн. Миний энэ хийж байгаа подкастын ерөнхий нэг санаа нь бол Монголд өнөөдрийн нийгэмд айгүй гоё юмнууд хийж байгаа айгүй олон залуучууд байна. Олон төрлийн салбарт байна. Тэгээд би өөрөө улс төр нэг хагас угс хүнлэгийн байдлаас ингээ сонирхдаг болохоор улс төрийн салбарынхаа юм нэг ярианадаг бас чамаар ингээ эхэлчихдээ юм үл гэсэн санаа байна. За тэгээд сая Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлвөө юу болов? Ерөнхийдөө бол албан ёсоор зарласан гэж ойлголоо. Тий, ер нь бол яг Ардчилсан намын даргын сонгуульд энэ бол намын дотоод сонгуул. Тэгээ намын даргад бол өрсөлдөд үзье гэсэн бодолтой тэгээ ажиллаа эхлээл явж байна. Бэлтгэл ажил ямар ч явах юм байна. Гэхдээ яг ерөнхийдөө бол сая бол орон нутгийн сонгуульд таарад тэгээд идэвхтэй тийм бас ажлууд баг хэлээ. Гэхдээ одоо ажиллаж байгаа зүйл нь бол ер нь бол өнгөрсөн хугацаанд нэг Монгол улс яаж хөгжүүл зөв юм бэ гэсэн нэг эдийн засгийн бас нэг ийм төсөөлөл байгаад идэг. Тэрийг ямар ч үсэгс ихний үйлчэнд хүмүүстэй хуваалцаад үзье гэсэн бодолтой ажиллаж байна одоо л. Энэ Ардчилсан намын даргыг сонгох процесс нь одоо яг үүзэхээгээр сонгох хэрэгтэй юм уу? Их хурлаараа сонгох хэрэгтэй юм уу? Дөрмөндөө яг юу гэж заасан бэ? Дөрмөндөө бол Ардчилсан намын даргыг үндэсний зөвлөх орооноос сонгоод тэгээд их хурлаар баталгаажуулаад явдаг дөрмөндөө. Гэхдээ энэ удаагийн их хурл нь баталгаажуулахгүй бол яах вэ? За яах вэ? Энэ бол бас нэг тийм нэг бас сонирн процесс нэг адилж байгаа юм шиг тийм нэг аль нь сонгоод байгаанаас мэддэхгүй болоод юм хоёрдмал эрэхтэй болгож байгаа юм л. Ер нь бол яг зүгээр дөрмээр үндэсний зөвлөх орооноос сонгоод их хурлаар баталгаажуулна гэсэн дөрмтэй. Гэхдээ энэ удаагийн үндэсний зөвлөх ороог бол бас тийм чадамжтай үндэсний зөвлөх ороо мөн үгүй гэдэг асуудал нь яригж байгаа. Тэгэхээр сүүлийн 4-5 жилд лээсэн үзэхээ өстэй. Тийм ерөнхийдөө сүүлийн 7 жилийн хугацаанд үндэсний зөвлөх орооны гишүүд ерөөсөө дотоод ортацдор сонгогдоог байхгүй. Тэгэхээр 7 жилийн өмнө сонгогдсон үндэсний зөвлөх орооны гишүүд л сүүлийн 7 жилд бол Ардчилсан намын үзэхээ харьцангуй гайгүй л байлаа гэж бодлоо шүү дээ. Энэ сүүлийн сонголт ялгцсныг үл тооцвол. Тийм. Гэхдээ яг үндэсний зөвлөх ороо гэдэг бол намын шийдвэр гаргаж чухал бүтцэлтэй нэг 220 гаруй хүнтэй. Гэхдээ миний хувьд бол бас энэ бүтцэн одоо дотоод засаглалынхаа хувьд зөв юм уу, буруу юм уу гэж бас тийм бод би бол хувьдаа бол энэ бол буруу одоо системчлэгдсэн бүтцэл гэж хараад байдаг л үндэсний зөвлөх ороо. Тэгэхээр бас энэ намын шинжилтэй холбоотой бас энэ асуудлыг хөндөж л байгаа. Тэгээд нэр дэвшүүлэхэд яадаг юм? Бүртгүүлдэг юм уу? Зарлалт юм уу? Дуртай Ардчилсан намын гишүүн орж ирээд өрсөлдөх боломжтой байдаг юм уу? Яадаг юм? Ер нь Ардчилсан намын гишүүд өрсөлдөх хэрэгтэй. Гэхдээ яг одоо бол энэ Ардчилсан намын даргаыг сонгох процесс бол дөрмийн дагуу бол яг явагдахгүй байх гэж бодож байна. Яг тэгэхээр үндэсний зөвлөх ороо бол Ардчилсан намын даргаыг сонгох нь бол ёс зүйн хувьд ч гэсэндээ бас жоохон боломжгүй болчиход байна л да. Тэгэхээр бол Ардчилсан намын даргаыг сонгох нэг ийм процедурыг бол тодорхойлж өгөх байх гэж найдаж байгаа. Тэгээд энэ намын даргаад нэр дэвшнэгээд гэсэн бодолтой байгаа бас ганц нэг хүмүүстэй нуулж үзэхэд бол намын дараагийн бүр анхны шатнаас нь одоо яах гэж хэлдэг лээ. Бүх нийтийн сонгуул анхны шатнаасаа одоо ингээд сунгаанаар сонгох хэрэгтэй гэсэн нэг тийм хувилбар бас байгаа. Нөгөөгс нь бол их хурл дээрээ сонгочоо гэсэн юм хоёр хэсэгт хуваагдаад ах шиг байна л дээ. Тэгэхээр энэ хоёрын аль нэгээр л явах гэж бодож байна. Ардчилсан намын их хурлын товыг бол 12 дугаар сарын 6-нд гэж зарлагдсан байна. Тэгээд аль нэг процессор явахыг хэн шийдэх вэ? Одоо үндэсний зөвлөх орооны хурлаараа шийдэгдэнэ л гэж бодож байгаа шүү дээ. Үүзэхээ яаж шийдэх юм бол? Тэгээд бид нэр л сонгомоор байх юм шүү. Тэнд байгаа улсууд. За улс төрийн ёс зүйн талаасаа бол арай бас тэгж хэлэхгүй байх гэж найдаж шүү дээ. 7 жил өөрсдөө дотоод сонгуульд артацтай орж сонгогдоогүй хүмүүс юу гэж тэгж хэлэх вэ гэж бодоод шүү дээ. Би бол өвдөө. За тэгэхээр үгүй мэдгүй ер нь зүгээр л байгаа юм биш үү? Ардчилсан нам уу эсвэл юу зүгээр л байгаа. Үгүй үүзэхээ нь өөртөө ингээд үүзэхийг чинь сонгосон улсууд чинь өөртөө яг Ардчилсан намынхан тухайн одоо дүүрэгч гэдэг юм уу хорооч гэдэг нэгэн байдаг л баг л та. Тэндээс сонгогдож гарч ирээд тэр үүзэхээ гишүүд нь тэн дундаасаа өөртөөсөө ингээд нэг хүнийг Ардчилсан намынхан дараагаар өргөмжлөё гэдэг. Ийм процесс явагдаж байгаа юм шүү. Энэ нь ягаад би чанд амар гоё түүх ярьж байгаа зэ Монголын түүх
түүхийн нэг одоо сонирхолтой хэсэг ярьж байгаа. 1911 онд хувьсгал болсон. Тэгээ энэ хувьсгалыг бол монголчууд бол эрхчлөөний хувьсгал гэж нэрлэдэг. За тэгээд эрхчлөө гэж тэр үед юу гэлээ тодорхойлж байгаа гэхээр одоо манжчин улсаас тусгаар тогтносныгоо бол үндэсний эрхчлөөний хувьсгал гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр үед бол үндсэндээ бол яг хуу энэ одоо юу гэдгийг Монголын төрийн байгуулалтын ардчилсан засаглалтаа байх уугүй гэдэг нь нэг чухал биш. Тусгаар тогтносон улс уугүй гэдэг дээр бол энэ асуудал бол нэлээд яригдчихсэн. Энэ ийм агуулгатай байхгүй. Тэгэхээр бол үндэсний эрхчлөөний хувьсгал гэдэг нь болохоор ер нь тусгаар тогтносон улс шүү гэсэн утгаар илэрхийлэгдэ. Тэгээ bijсэн чинь 1921 онд дахиад хувьсгал болсон шүү дээ. Тэр хувьсгалыг бол ардын хувьсгал гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр хувьсгалын санаа нь болохоор төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн санаатай хувьсгал гэж ойлгогдож байгаа байхгүй. Ардын хувьсгал гэдэг нь. Тэгээд тэрнээс хойшоо бол Монгол улсын үндсэн хууль, шинэ үндсэн хууль батлагдаад тэгээд тэрний дагуу төрийн байгуулалтаа игээд ингээ явсан мэт. Тэгээд 20 дугаар зууны түүхийг зүгээр уншиж хахад ялангуяа Монгол ардын хувьсгалт намын түүхийг уншиж хахад бол ардчилсан гэсэн үгнүүд бол ингээл зөндөө байгаа зэ. Ардчилсан төрийн эрхийг бол ард түмэн сонгодог гэдэг. Тэгээд яг ингээд тэр сонгуулийн бүтцийн яаж одоо жишээлбэл ард түмэн төрийн эрхийг барьж ирсэн юм бэ гэдгийг харахаар бол айгүй сонио харагддаг байхгүй. Хамгийн ихэнд нь за ард түмний гар төрийн эрх байгаа юм байна. Ард түмэн яаж төрийг байгуулж байгаа юм гэхэлэр эхлээд ардын хурлын депутат гэдэг юм сонгоч тээ. За. Тэнгүүт ардын хурлын депутатын дээшгээ ингээд баг хурл гэдэг юм сонгоод баг хурлаас улс төрийн товчоо сонгогдоод тэгээд улс төрийн товчооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь ингээд хамгийн их мэдлэлтэй хүн болоод ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ардын одоо юу гэдгийг иргэнд одоо жишээлбэл тэр эрхийн төрийг байгуулж байгаа эрхэн байна уугүй л хотлоохгүй. Энэ бол арчилсан тогтолцоо биш байсан бохгүй. Яг тэгвэл сонгох эрхээ дээшгээ шилжүүлээд дараачихын сонгогдоод яваад ангууд ингээд шатлаад сонгогдоод яваад хахаар тэр дээр байгаа 60 түмэнтэй ямар ч холбоогүй болж таарч байгаа бохгүй. Үндэ бол тэгээ төлөөллийн арчилж нь угаасаа яг тийм байдаг юм шиг юм уу? За одоо тэгвэл хоёлаа буцаад 90 оны хувьсгалыг харъя дээ. 20 оныхыг буцаад 20 он руу яваад очив. Тэгэн гутаа за яг ард түмэн тухайн үед нь ингээд бүх сонгуулийн бүгдийн бүх хүмүүсүүдээс ингээд саналыг аваад бүгдийг ингээд сонгуул явуулна гэдэг нь яг техникийн чадамжийн хувьд бол одоо хэдэн зуун тухай чинь 300 мянга л. Гэхдээ яг тэр яг сонгуул ер нь бол яг эхлээл хамгийн эхлээл гарч ирсэн ардын хувьсгалын дараа бол богд хааны эрхийг хязгаарлал эхэлсэн байхгүй. Тэгээ богд хааны эрхийг хязгаарлал одоо хаан засаглалын юг өөрчилж хийж тэ. Тэнгүүтээ ингээ сонгуулийн системээр явуулаад тэгээд нэг нам зонхилсон. Тэгээ сонголт байхгүй сонголт. Хоёрдугаарт нэгээд сонгох эрхээ ингээ дараагийн институтэд дамжуулаад явуулаад гэдэг тийм систем байгаа байхгүй. Тэгээд 90 онд болсон хувьсгалыг болохоор арчилсан хувьсгал гэж нэрлэдэг шүү дээ. Яг ардын хувьсгал, арчилсан хувьсгал хоёрын гол ялгаа нь юу юм бэ гэдэг. Тэгэхээр мэдээж 90 оны дараа 92 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар чинь бол төрийг яаж байгуулах вэ гэдэг юм оруулж ирж байгаа шүү дээ. Тэрэн дотор бол яасан бэ гэхээр төрийн эрх барих дээд байгууллага нь бол хууль тогтоох ёстой парламент юм аа гэд. Тэнгүүтээ парламентын гишүүнийг иргэнээс шууд сонгоно гэсэн байхгүй. Ард түмнээсээ шууд сонгодог тогтолцоо оруулж ирж байгаа. Яг тэгвэл чиний сонгох эрх чинь бол шууд ингээ хэрэгжиж явах хэрэгтэй болохоос биш нэг институт сонгоод тэр нь дахиад дараагийн институтыг сонгоо явж хахаар бол ингээ холдчих юм байна гэдэг тийм тогтолцоог бий болгож байгаа. Одоо сая үндсэн хуулийн цэц дээр пропорционал системийг оруулж ирээд үндсэн хуулийн цэц унгаацсан шүү дээ. За яг хөө энэ бол миний харж байгаагаар бол амар ойлгомжгүй тогтолцоогоо мэдгүй байгаа хүмүүс гаргацсан шийдвэр шиг харагдаад байгаа байхгүй. Гэхдээ бол зарчим нь ард түмнээс шууд парламентын гишүүнийг сонгодог тогтолцоо чинь бол энэ үндсэн хуулийн амин сүнс нь байгаа байхгүй. Дамжуул сонгохгүй л гэсэн санаа. Тэгсэн чинь улс төрийн намууд нь болохоор тгийг байхгүй. Улс төрийн намуудын одоо үндсэн хуулийн тим мөртлөө төрийн байгууллагыг тэгж байгуулдаг мөртлөө улс төрийн намуудын дотоод засаглалыг аваад үзэхлээр бүр шал өөр байхгүй. Одоо жишээлх юм бол улс төрийн намын тухай хуулийн дээр бол нэг ийм залт байгаа. Одоо намын их хурал нь дараагийн шатныхаа тэр бүтцийг сонгож болохоор хуульчлагдсан байгаа байхгүй. Яг энэ хуулиараа явж байгаа тогтсон ардын нам. Ардын нам одоо их хурлаа оролдуулад тэр хурлын гишүүд нь баг хурлынхаа гишүүдийг сонгочдөг байхгүй. Гэхдээ тэрийг нь бол намын даргаар сонгогдсон дарга нь оруулж ирээд баг хурл их хурл дээрээ тань нэрсийн танилцуулаад тэгээд юугаа сонгочих байхгүй. Баг хурлаа сонгочих байхгүй. Тэгэхээр тэрэн дотор бол нэг хэрүүл яваад ах юм байхгүй. Яг тэгвэл намын даргийнхын хүмүүс нь баг хурлын гишүүд нь болж ийн гэсэн утгатай болчиход байгаа юм байна. Их хурл нь бас нэг тийм адилсалдаг тогтолцоо байхгүй. Ардчилсан намын болохоор бүр үндэсний зөвлөлт хороонд бас ингээд ортооц яваад анхнаасаа сонгогдоод яваад байгаа нь бол харьцангуй дэвшилтэй. Гэхдээ
ингэж намын анхан шатны намын гишүүд нь за аймаг дүүргийн намыг байгуулчихж байгаа, сонгочихж байгаа. Гишүүдийг сонгож байгаа. Тэмүүтэ аймаг дүүргийн намын хорон хуралдангууд үндэсний зөвлөлт хорооны гишүүнийг сонгож байгаа байхгүй. Тэгснэ үндэсний зөвлөлт хорон намын дарга сонгоё явангууд ингээл яг л нөгөө нэг хуучин коммунист засаглалын тий улс төрийн төр байгуулдаг засаглал улс төрийн нам дотор нь хിവэрээ хадгалагдаад үлдсэн байна. Ер нь бол бид нэр өөрсдөө төлөөлж байгаа хүнийг өөрсдөө сонгох хэрэгтэй. Тэрнээс биш миний сонгосон хүн дахиад сонгуулийн эрэхтэй дахиад өөр бүтцийг сонгоод яваад байна гэдэг бол нөгөө ардчилсан байх төлөөлөл гэдэг юм чинь сонгох хэрэгээ шууд дамжуулж болохгүй шүү дээ. Төлөөлөх бол би төлөөлж байгаа хүн өөрөө сонгох хэрэгтэй байна. Манай Чингисийн 10-ын систем чинь нэг тиймэрхүү юм биш үү? Тэр бол юу шүү дээ. Одоо тоталитар систем байхгүй шууд дээрээсээ ингээд тавиад байдаг. Бид нар болохоор ардчилсан гэдэг чинь доороос явах хэрэгтэй л гэж нэг тийм арай өөр юм яриад байна. Яг нь өөрийнхөө төлөөлөх хүнийг ингэж байгаа байхгүй зарчим нь бол за намайг төлөөлөөд шийдвэр гаргах хүн ийм хүрээнд шийдвэр гаргах юм байна гэдгээ тодорхой байгаа нөхцөлд тий тэр хүнийг шууд сонгох хэрэгтэй байхгүй. Одоо жишээл үндэсний зөвлөлт хороо ийм асуудлыг шийднэ нам дотор гэдгийг тодорхой намын дүрмэнд зааж өгөөд тэр хүнээ анхаарчнаас шууд сонгож гаргах хэрэгтэй гэсэн тийм л зарчим бидэнд. Намын дарга явж гэсэн. За яг намын дарга бол их хурлаас сонгогдож болох л байх л да зүгээр хөлбрөө бус тусаарнуудын намын дарга сонгогч байгаа процесс тийм байдаг юмнууд нэлээд түгээмэл хийм бил. Тэгэхээр яг бид нар бол нэг бол намын дарга анхаарчнаас сонгоно, нэг бол их хурл дээрээс сонгоно. Үндэсний зөвлөлт хорог миний хувийн зарчим байр суурь бол үндэсний зөвлөлт хорооны гишүүд ч гэсэн анхаарчнаас очиж сонгогддог гэдэг ийм л зарчимтай л байх хэрэгтэй гэж. За тэгээд чамаг ер нь дэвшүүлэх үү? Яг хоо зүгээр их хурл дээр бол заалнаас нэр дэвшиж болно. Нээлттэй. Дэвших намын гишүүд тий эрэхтэй. Гараа өргөл нэрээ дэвшүүлж байна гэж дэвшиж болно. Ясаа амбицтай сонсогдоод байна нэгээд байгаа. Гэхдээ харин ерөөсөө ойлгомжгүй систем байгаа хэл та. Яг намд системийн би яг дүрм мөрмийн уншиж үзэж байгааг болохоор яг сайн мэдэхгүй юм л да. Гэхдээ яг ингээд тогтсон байгаа тогтолцоог нь ингээд харах юм бол дандаа л яг нэг олон нийтэд нэр хүнд нь гарцсан эсвэл нэг тодорхой хэмжээний туршлагатай гэсэн нэг тиймэрхүү улсууд нэр яригдэл байдаг. Нэтээр л ингээд янз бүрийн хэвлэл мэдээллээр ингээд яриад байдаг. Тэгээ яг тэн дундаас нь чимдэрж би ингээд нэрээ дэвшүүлж байгаа маа дэвшүүлж байгаа ч гэлээ дээ. Тэгэн гот нь аягүй сонь сонсогдож байгаа байхгүй. Миний хувьд бол өмнө харж байгааг нь сонсож байгаа. Гэхдээ яг системээ ингээд хараад үзэх юм бол чам бүр ирэх нь нэрээ дэвшүүлэх бүрэн ирэх нь байгаа. Нэрээ дэвшүүлэх бүр ирэх байгаа. Яг хөө зүгээр бас олон хүмүүс асууж байгаа юм л да тий. Зарим нь бол ингэж байгаа намайг чи бас амар сүхэттэй ус төр хийж юм гэж байгаа байхгүй. Үгсээгүү. Тэр нь болохоор ингэж байгаа. Ерөөхдөө ингээд намын нэр хүнд жоохон ингээд онцон сонгуульд ялагдсан үед ч юм уу тий. Тэр үед ингээд нэрээ дэвшүүлээд ингээд олон нийтэд танигдаад авахайгүй айтаахан хүмүүс тэрийн байршил болоод авчлаа гэсэн тийм ярьж л манай намын залуучууд дотроос л тэгж харж байгаа хүмүүс нэлээд байна гэдэг ч лээ. Чиний байр суурь. Гэхдээ яг зүгээр би нэг 10 гаруй жил бараг тий судалгааны салбарт ажиллажлаа. Энэний бараг талаас илүү бодлогын судалгааны ажил хийцэн байна. Зүгээр л миний байр суурь бол зүгээр би үнэндээ бол ингэж штэ амбицтай юм шиг сонсогдож байгаа. Амбиц чинь тийм мухач юм биш л дээ. Зүгээр өөрийгөө ингээд харахаар энэ улс орны хөгжлийн концепцны нэг юм төсөөлтөй болсон. Тэрийг хэрэгжүүлж чадна гэсэн итгэлтэй. За нэг ахтар боловсрлолоор ч юм уу мэдлэгээр ч юм уу дутагдаад байх юм байхгүй гэж бодож байна. Мэдээж туршлагын хувьд бол асуудал бол байгаагүй л байгаа. Гэхдээ туршлага нь бас л дахиад улс төрийн туршлага гэж юу нь юу хэлдэг ингээд тэгвэл бас аягүй эргэлзээтэй л харагдаж байгаа байхгүй. Одоо өнөөдрийн өндөрлгөөс харахад гэх юм да тий амар яагаад гэвэл зарим улс төрийн туршлага ч огт хэрэггүй туршлагууд бас бий болоод байна шүү дээ тий айлгал албан тушаалын 8 гэдэг тэгэл нэг бид нар ч нэг хөшиг ганцуу дотроо 8 алцаал тэрний ихэнх нь бол нэг албан тушаал машаал хин хаана очих уу гэдэг ярьдаг тэр тохироонуудаа болохоор улс төр гэж ойлгодог. Тэгээ улс төр гэдэг үг нь одоо монгол хэлний яг муухай үгнүүдийн нэг болж байна гэдэг. Ийм туршлага бол надад угсаа хэрэггүй гэж бодож байгаа нэг талаас. Нөгөө талд нь яг уу улс төр гэдэг англиар хэлдэг. Политик юм уу? Би юу асууж та дээр нэг ингээ бодоод байсан чинь улс яг өгчлөө орчуулах юм бол улс гэдэг чинь nation тий төр гэдэг чинь state, nation state гэдэг тийм нэг томьёололсон. Тийм, nation state гэж ойлголт байгаа шүү дээ англиар. Тэгэхээр тэр нь болохоор үндэстэн улс гэж ойлгогддог тий. Гэтэ тий яг зүгээр давхар ингээд бодоод үзэхэд бол яг нэг тийм юм сонсогдож байгааз. Тэр наадах чинь бол айгүй түүхтэй нөгөө нэг
нэр томьёо гэдэг нэг тухайн хэлэн дээр хөвшмөл болчихж байгаа шүү дээ тийм. Тэг хөвшмөл болчохоор нэг өөр утга илэрхийлээд байгаа. Тэр үгийн яг язгуураараа биш. Зүгээр ийм үгнүүдийн сул талны гээд тэгэхээр нөгөө далд ухамсарт буудаггүй гэд тэгдэм байл л дээ. Дээр бид нэг хотгоотой уулзсан байхгүй дангаас хөрөнгөний хотгоотой. Тэгээд тийжсэн чинь эрх гэдэг үгний талаар ярьж байгаа байхгүй. Хүний эрх гэдэг үгний талаар ярьж байгаа. Тэгмэд англи хэлтэй хүний одоо сэтгэлгээнд далд ухамсарт нь тэр эрх гэдэг үг нь одоо right гэдэг юм буухаараа шал өөр бод юм л далд ухамсарт нь. Биднэрт болохоор эрх гэдэг үг нь болохоор тийм зөвс утга ерөөс агуулахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр далд ухамсарт нь буудаггүй болохоор хүний эрх гэдэг тэгэхээр яг ингээд монгол хүнд бол анх эхлээд сонс одоо юу гэдэг нэг сайн системтэй мэдлэг эзэмшээгүй хүний хувьд бол ерөөсөө буудаггүй гэдэг байхгүй тэгж эргээр хүлээж авдаггүй. Гэхдээ бид нар одоо хүний эрх гэдэг ингээд яриад хөвсцсэн болохоор тэр ойлголтын цаана тэр англи хэлэнд байгаа хүүхдийн адилхан ойлголт яваад идэг мөртөө далд ухамсарт нь суудгүй гэдэг хэлдэг юм байл лээ. Дураараа авирлах зан гэж байгаа юм шиг. Зан цаашаа эрх хүүхд гэдэг. Тийм яриа. Тиймэрхүү өнөд дураараа байгаас орсон. Тиймэрхүү өнөд байгаад идэм байл яг хэлцүүн талаас бол. Гэхдээ зүгээр яг улс төр гэдэг бол бид нар политикл гэж ойлгож байгаа шүү дээ. Нам гэдгийг бол бас уг нь бол эн чинь бас л нам гэдэг чинь юу анхны нам нийл сэм одоо яахчлаа нэг тийм хуйлдааны юм шиг утгаар анх эхлээд ингээд бий болсон юм лээ. Ягаад тэгэхээр хаалттай одоо систем дотор ингээд цөөхүүлээ уулзаад нэг улсын хөгжлийн талаар тусгаар технологийн талаар хөгжлөний талаар ч юм уу ярилцчихсэн хүмүүс л нэрлж гараад ирсэн нэр байхгүй. Тэрнээс яг тэр парти гэсэн бас юу бас биш л дээ. Гэхдээ бид нар улс төрийн нам гэж ойлгоод явдаг шүү дээ. Тэрийг түрүү ингээ ярьжсэн ер нь олон нийтэд харагдаагүй танигдаагүй ийм хүн би арч намыг шүүн нэрээ дэвшүүлж гин гэдэг ингээ явж исэн. Чимдэрж гэдэг хүний талаар нэг сонсъё та. Уу яг зүгээр эхлээд энэ олон нийтэд харагдаагүй сонсогдоогүй гэдэг бол яг окей тэр бол ийм харьцангуй ньюсчиг нэг тиймэрхүү вебсайтуудаар минийх бол тэрүүгээр л хийж гарлаж байгаа л да. Яг ер нь бол тийм надад ч бас өнцгөлд яг тэгвэл улс төрч гэдэг чинь өөрөө хүмүүс танигдсан үзэл бодол нь одоо яг тодорхой төвшөнд хүлээмжшөөрсөн те. Гэхдээ энэ хүн бол нэг иймэрхүү үзэл бодолтой хүн гэдэг ийм дүр төрхтэй бэжэж улс төр хийх ёстой л да. Тэгэхээр одоо л яг хөө миний хувьд бол нэг гарааны нөхцөл дээр байна. Тэгээд яг хөө цаашдаа бол өөрийнхөө ингэ бодож байгаа санаж байгаа төлөвлөж байгаа юмнуудаа ингээд хилээд явхаар за нэг иймэрхүү юм байна гэдээ ойлгох байх л та. Тэгээд эрт байна. Зүгээр яг хөө чимэд дээр гэвэл яг хөө миний Twitter-ийн био дээр амар гоё бичсэн байгаа л да. Ер нь уншвал харж таа. За. Салхи дээл мэйл гэл нэг тиймэрхүү юм тавьсан байдаг. Тэмцэж байгаа. Тэг. За вигэлс нэг олоод хараад байгаа. Чимэдэрж эм тий. Чимэдэрж эм. Чимэдэрж эм. Гарч ирж байна. Гарч ирж байна. Хээрийн салхинд ганцсан хөдсөн дээлийн өдөс халуун ус мэдээллийн сүлжээнд аргамжаатай суугуул иргэн арчсан нам энэ UB. Яг зүгээр гоё л юм шүү дээ. Амар юм яруу найргийн яг яруу найргийн юм шиг л дээ. Яг надад үгийн сонголт бол гоё л байна. Хээрийн салхинд ганцсан хөдсөн дээлийн өдөс гэдэг нь бол яг ингээл амьдралын янз бүрийн замыг ингээд туулсан хөдөөний өн шүү гэсэн утгаар бичсэн юм л да. Тэгээ мэдээллийн сүлжээ халуус хоёрт уяатай гэдэг нь яг бас нэг ингээд хотчоод осмосон дордог болцсон. Тэгээд тэндээсээ нэг холдож босч чадхаа хэлсэн. Тэгээд жоох интернет дээр бас ингээд явдаг хүн шүү гэсэн утгатай л тиймэрхүү л ерөнхийдөө товчхондоо болоод наваа. Орчин үеийн Монгол хүн юм шүү дээ. Тий шинэ Монгол хэмэдэ тий яг одоо орчин үеч гэж тий ер нь одоо л байгаа л ихэнх монголчуудын монгол залуучдын л тодорхойлтолж таарж ил да. Халууснаас олж яг ингээд миний үеийн залуучуудыг харах юм бол илүү юм суурин газар хот сууринд өссөн хот сууринд хүүхэд насны өнгөрсөн харьцангуй мэдээлэлд ойрхон тийм залуучууд зохиолж байгаа шүү дээ. 45-аас дээш насны бол надтай төстэй хүмүүс нэлээд их байдаг юм шиг санагдаж байна. Өөр ангаагийнх те? Өөрөнгө аймаг. Өөрөнгө аймгийн Баянгол сум нөгөө алдарт онгийн гол гэж хөдөлгөөн мэддэг шүү дээ. Тэр онгийн голыг чи ирэг дээр байдаг жижигхэн сумд өссөн шүү дээ. Хизээ Улаанбаатар дээрс. Анхоо.
За бүр жоохон хүүхд тахтаа иржсэн л да. Тэгээд хизээ Улаанбаатарт нүүж ирсэн. Тэгэл яг их сургууль гэхдээ 10 жилийн сургуулиуд төгсөөл тэгэл ирсэн шүү дээ. Тэгэл Улаанбаатарт ч одоо миний амьдралын бас хэдэн жил өнгөрцөн юм бэ? Бас нэлээд олон жил өнгөрцөн. 10 жил гэдэг чи 10 за 18 тагаас бараг 20 жил болсон. Тий. 17-т ирсэн л дээ. 17-т ирсэн. Нөгөөд чинь 6 настай сургууль зуугаад дахиад 7 настай нэгдүгээр ангиасаа хараад тэгээд 7-тай харьцуулахаар 17 настай 10 дахь ангид төгсөөл тэгэл ирсэн л дээ. Ганцаар ирсэн аав ээжтэйгээ ирсэн. Ганцаараа анх эхлээд эрэхтэй жуул ноётон болж ирсэн шүү дээ. Тэгээд хичээлээ хийчихэд буцаад адууны дотор руу яваад гэсэн юм баггүй. 10 сар 11 сард яг хянаанаал байж хахад буцаад очиод тэгээд очсон чинь аав ээжээр сургууль хайж ирлээ энэ төр гэл тэгээд харин тэгээд шууд цааш адууны дотор руу явж үйлчилж байгаа. Их сургууль гэж нэг балан юм байна үгүй. Гэхдээ яг нөгөө нэг sorry гэсэн дөрвөн жин байшин дотор байж чадахгүй байна. Би айгаа сонирхолтой юм хэлдэг шүү дээ тий. Би анх эхлээд 14 настай байхдаа шүү дээ тий. Ийм палантай жорлонд орж үзсэн шүү дээ. Тий 14-наас хүрснийхаа дараа шүү дээ. Боловсон жорлонд орж ижээ. Тэр нь болохоор манай ээжийн дүүгийнх аймгийн төв дээр идэг. Тэгээд тэдний дээрсэн чинь нэг тийм жорлон байгаа. Тэгээд жоохон ингээ гайхаад яадын бол яадын бол бас натж үзсэн. Тийм л хэлсэн. Гараа болчих үзсэн. За аль сургууль сурч ирсэн их сургууль? Их сургууль бол Мөсийн эдийн засгийн сургууль төгссөн. Тэгээ 2005 онд төгссөн л да. Түрүүн анх эхлээд орж ирэхтэй болохоор ингэсэн юм аа. Конкурсцсан чинь бас тийм сайн оноо авч чадаагүй. Тэгээд нэг хөдөө аж ахуйн их сургуульд ороод тэгээд ирсэн чинь тэр үе чинь болохоор Улаанбаатар юм одоогийн шиг юм гоё байгаагүй. Тэгээд нөгөө туулын гүрний цааталт байдаг гэсэн. Тэгээд би нөгөө жоохон хүүхд юм чинь нэг хот руу л ямаар. Нэг хотын дарагдаад идэг нэг хөдөө гадаа юм шиг сэтгэлтэй. Тэгээд тэр үе чинь ер нь ингээ хүмүүс боловсралдаа нэг анхаарахгүй. Илүү их ингээл бизнес, арилжаад худалдаа илүү анхаардаг. Тийм сонирхдаг хүн баг байсан. Тийм сонио үед харсан л та. Тэгээд хэдэн оны үед гэсэн үг? 1900 Йоо. Дээр юм болох гэдэг нэг 1995 оны намар. Тэгээд дараа нь яг хөө тэгээд нөгөө манай тэр үеийн хүүхдүүд бол ингээл автобусаар л явдаг гэсэн. Тийш өөдөөдөө улаастай цоо. Улаастай тий. Өөр ямар байл хашаас очил тий. Ингээд бахан автобусны маршруттай тэгээд Улаанбаатарыг бараг автобусаар явж үздэг тийм л үе байсан л та. Тэгээд нэг хойно юу гээд Динжин мянгын зах гээд нэг том зах. Тэгээд юун дээр хар хорин зах бас нэгдсэн байсан баха. Хар хорин зах нэгдсэн байсан. Тэгээд нэг юм хоёр захтай Улаанбаатар чинь тиймэрхүү л байсан. Тэгээд бахан тохиролцооны дэлгүүрүүд гэдэг дэлгүүрүүд тий. 90-д онд 10 жил тахтай хичээлээ байлал хүүхдэд нэг бол өвөл ерөөсөө хинч хичээлээ ярьдаг. Магар хөтөн. Тэгэл хавар юм навар хичээлээ ярьдаг. Тэгэл нэг бол дулаахан баг бол парк явна агттай. Нэг бол тэгэл ганц хоёроо хичээлээ. Бас агттай тий. Гоё шүү дээ. Ер нь бол нэг тиймэрхүү л үеэс эхлээд Улаанбаатарт амьдэрсэн. Тэгэл яг хоо янз бүрийн туулсан дөө 44 гээл энэ нэг ачиж буулах анги гэдэг нэг ачиж буулах анги гэдэг тэн дээр яг би тэгээд ингэсэн хавар адууны дотор дээрс чинь цагаан сараар ирдэг юм л да. Тэгээд цагаан сараар аавч дээр ирж золгочоод тэгэл ер нь л Улаанбаатар руу явъя гэсэн тийм бодолтой болсон байсан. Тэгээд нэг 25 кг ноолоор үүрж аваад ямагаас хаманчаал тэгэл гараал тэгэл ер нь тэгэл Улаанбаатарт ирсэн шүү дээ. Тэгэл яг арай жоохносоо ер нь тэгэл би дагаал амьдэрсэн юм. Тэгэл өөрийнхөө замналаар явсараа л өдрөж. Сургууль бол би чи 2005 онд эдийн засгийн сургууль төгссөн байхгүй менежмент ангийг төгссөн. 2001 онд элсэж ороод 5 онд төгссөн л да. Тэнэлэн хожуу сурсан л да. Нэлээд олон жил алдсны дараа сурч байгаа. 95 оны үед Улаанбаатарт орж ирээд 2001 оны үед Мөст орсон гэсэн үг. За энэ 6 жил тэгээд яг 5 жилдээ 4 жилдээ яг Улаанбаатарт байсан. Тэгээд би чинь тэр жил явж 96 онд буцаж ирж байгаа шүү дээ. Тэгээд 2001 онд элсэж орсон. 1 оны намар гэхээр ер нь л яг 4 жил яг ажил хийсэн мэт Улаанбаатарт ажил хийсэн. Ямар ажил хийсэн?
энэ эхлээд Улаанбаатар сургуульд сурах гэж Улаанбаатарт ирсэн юм уу? Эсвэл зүгээр л хотод баймар санагдаад ирээд тэгээ байж байгаа. Яг ер нь бол тэгээд юу болчихж байгаа. Нэг хот үзсэн хүн чинь бас хотод амьдрий гэсэн бодолтой болчихж байгаа. Тэгээ мэдээд сурах мөрөөдөл бол байлгүй яах вэ? Тэгэл яг шууд сургалтын төлбөрөө төлөөд сурчих тийм боломж бага л байсан л да. Тэгээд Улаанбаатарт ирээд манай нэг хамаатны нэг залуу бас Улаанбаатарт ирсэн байсан. Тэгээ бид тэр хоёулаа хамт тэр бүр одоо энэ толгойтын хуучин эцсийн тэнд манай нэг бас л хамаатнаа л бараад дээ шүү хүн чи. Тэгээд нэг хамаатны айл толгойтын эцтэй гэсэн. Тэгээд тэдний нэг байшингийнх нэг өрөөнд нь хоёулаа тэгээд ажил хийж байгаа байхгүй. Тэгээд хийж байгаа ажлын 44 дээр юу болгодог. Гүрүш хийжсэн. Гүрүш гэдэг цемент болгодог гэсэн. Цемент буулгаад вагоноос буулгаад буцаагаад ачаал. Тэр үе амар тэнэг шдэ тэр үеэс. Нөгөө ийм ачиж буулгадаг төхөөрөмж байхгүй. Тэгэл вагоороо зогсонгууд эхлээ цементээ ингээ машин ирээд зогсоод цементээ ингээд буулгаад машин руу шилжүүлж ичээд тэгэнгүүтээ машинаасаа агуулгах дээр машинаасаа буулгах зэ. Тэгээд ингээ вагоноосаа ингэж буулгачаад буцаагаад хүн цемент авахаар буцаага машин дээр очдөг гэсэн шүү дээ. Тийм байж тийм гэсэн. Тэгэл яг зүгээр тэр үед чинь тэр ачиж буулгаж байгаа хүмүүсийн цалин ч гэсэндээ бага. Ер нь цемент нарай илүү үнэлгээтэй л дээ. Бусад юмнууд одоо билээ хоолмол бас ирдгэлээсэн л дээ. Бид нар нь болохоор арай хөнгөн болохоор ажлын байсан баг тэгэл цементийг буулгая гэл тэгэл цементийг болгодог. Тэгээ 4 жил гүрүш хийсэн юм дээ. Гүү. Яг тэгээ гүрүшийг хийж байгаад нэг тохиолоор маа нэг бас л хамаатны л нэг ах урдаас хувцс авчираад тэгээд зах дээр нэг зогсож үтсэн. Тэгээ байжсэн чинь за тэр зах дээр зогсдог би ч юус арилжааны ажил хийж чадахгүй юм билээ л тэг юм аа. Тэгээ байжсэн чинь нэг арилжааны 8 хийж чадахгүй нэг гэж юм. Тий 8 хийж чадахгүй хүн юм билээ. Тэгээ байжсэн чинь яагаад яасан. Гүй яах вэ тэгээд юм зарж чаддаг хүн биш байгаа байхгүй байсан. Одоо ихэнх бараа нь бол нэг гутал мотлнууд л байсан санагдаад одоо л би нэг удаан ажиллаагүй л дээ. Тэгээ байжсэн чинь манай ээж чинь бол сумын ерхийн нэгтлэн байсан. Санхүүгийн бохгүй санхүү эдийн засгийн дээд сургуульд гэсэн дараа нь хөдөө аж ахуйн сургуульд сурч ирсэн. Тэгээд Улаанбаатарлаа манай аав ээж тэр нүгэд ирсэн. Ер нь бол тэгээд нөгөө нэг юм юуны үе таараа тэр үед манай аав ээж хоёр нэг юм ноолуурны бизнес хийдэг гэсэн хэвгүй. Гохид ноолуурны бизнес жоох тий. Улаанбаатараас нэг ингээд бараа аваачаал хөдөө аваачаал нөгөөдгөө зараал ноолуур аваад түүхий дээр солиод тэрийг нийлүүлдэг гэсэн чинь ноолуур юм огцон мунаад тэр нөгөө барааныхаа үнийг түлж дийлэхгүй болонгуудаа ерөөхдөө байсан мал залаа зараа тэгээ Улаанбаатар нүгэд ирсэн байхгүй. Тэгээ нүүж ирээд манай ээж нэг талхны үйлдвэрт ажилд орсон. Тэгээ тэр талхны үйлдвэрт нь гурил нийлүүлдэг нэг нөхөртэй танилцахгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь чи юу н гурилын бодолтой гэдэг үзэж. Гурилын бодолтой айгу амар бодолтой байсан. Тэр нь болохоор нэг 10 төгрөг мөнгө нийл зөрүүтэй 1 кг гурил дээрс. Гэхдээ нөгөө гурил нь болохоор машинаараа зарагддаг болохоор айгу амар. Тэгээ ихэнх ажил нь бол би нөгөө гурил ачиж буулгадаг юмнуудын бас түрүүн жоохон туршлагатай болсон мэддэг болсон тий. Тэгээд нь гурил ирэнгүүт нэгээ зардаг. Цементгөр ялгаа байхгүй. Гэхдээ яг нөгөөдг нь яг 1000 ингээл яваад тэгээд албан шалан жоохон дивссэн. Өөрөө нөгөөд чинь гурилын хөдөлтөөс жоохон ашиг машиг авдаг болсон юм шүү дээ. Тэгээ бэжсэн чинь над миний амьдралд амар нөлөөлсөн юм тэр би одоо зайлвал нэрийг мартцсан байх юм аа. Нэг Франц хүн байсан. Монгол их нэртэй. Тэгээд би одоо нэг сайн мэддгүй. Тэр бол ингээд тусламжийн гурил байсан юм шиг санагддаг хөхгүй надаа. Тэр үе чинь ингээд тусламжийн юмнуудыг хийрээд идэв гэсэн шүү дээ. 98 он баггүй. 97 он юм байна. 98 он юм уу? Тэгээд тэр хүн болохоор ингээд тэгээд би тэр гурилын хүн дээр ажиллаж байсан чинь нэг Франц хүн ирэхгүй. Тэснэ тэр хүн чи ингээд яг нөгөөд чинь бас нөгөө нэг жоохон гурил мөрлөө тоо моог ингээд цаасан дээр бичээд за энэ тэдэн тон тийшээ ачиг зүүн тэд мэдгээд ингээд ажиллаад ангуу тэр хүн ирэнгүүтээ чи ингээд гурил зарч тийм бол миний гурилыг зараад ашиг авч болно шүү би чамд ингээд айгу баг үнээр өгнө гээд орчуулагчаараа дамжуулаад хэлэхгүй. Тэгээд тэгсэн чинь нэрээ нөгөө гурил нь айгу баг үнэтэй гурил. Гэхдээ гурил нь бол яг Франц гурил бол байгаагүй. Гэхдээ тийм тусламжийн маягийн бүтээгдэхүүн заруулж ирсэн юм шиг байна тэр нөхөр болохоор. Тэнгүүд нөгөө гурил нь болохоор бүр амар хэд дахин ашигтай юу арилж явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө гурил нь бас айгу сайн чанартай талхны үйлдвэрүүд авах сонирхолтой. Тэгвэл би бараг л
нөгөө агуулгын зардлыг гэсэндээ хэмжиглэж авахгүй шууд богоноос нь талхны үйлдвэрүүдтэй ярьж агаад шууд богоноос нь ачуулаад мөнгө олдог болоод нэг жоохон хөрхөн мөнгөтэй бас тэр үедээ. Тэг яг хуу ерөнхийдөө анх удаага вино амсч үзэж байгаа юм те. Өмнө нь л тэгтээ арх амсаад үзсэн байсан те. Яг хуу зүгээр вино гэдэг утгаараа улаан дарс. Тэгээд анх удаага виски амсч үзэж байгаа юм те. Бас гадаадын хүн ч бас арай өөр байгаа юм чинь. Тэгээ ерөнхийдөө миний амьдралд нөлөөлсөн юм. Тэр хүний ингээд гэр мэр амьдралын орчин би нэг хэд удаа гэрт нь ашиж байсан. Нэг амар өөрөө. Тэгээд хүмүүс ингэж амьдрдсан юм гээд нэг юм төсөөлөл авч шээ. Тэрнээс өмнө ч нь бол яг хөөхөр за яг ерхий боловсролын сургуулийн ахлах анги тэгэл тэр нэг сургуулаа хийцэн байгаа үе мөй чинь бол миний толгойд чинь нэг барууны юмнууд амар суудсан л байсан л да. Манай ээж намайг бүр 7 дугаар ангид байхад санхүүч гэдэг ном тухайд орчуулагдсан эсэргүү номнуудын нэг Драйзер уу? Теодор Драйзерийн санхүүч тийм. Тэрийг ингээд Монголд орчуулчихсан. Тэрийг чи нэг унш гэдээ уншуулж ирсэн. Тэгээ яг барууны юм сэтгэлгээ бас юмнуудыг авцсан. Тэгээд янз бүрийн ахуйгийн сонирхоод идэг. Джеймс Хейдли Чейз гээд цуврал өгсөн шүү дээ. Мэдгүй. Агата Кристи ч тийм хоёр зохиолч заяа. Тэгээд ийм адал явдалтай цуврал номнууд гаргадаг. Уншихад амар ингээл бахан юм адал явдлууд яваал. Тэгэл тэндээс чинь ингээд Colt гэж буу байт юм ингээд барыг төсөөлж байгаа шүү, тэ. Buick гэдэг машин байт ингээд барыг юу хараагүй машин, тэ. Харуул танихгүй нэг машин. Юу гэдэг Buick. Тийм. Манайхаар нэгж орчилж байна. Тийм. Тэр номон дээр бичигдснээр шүү. Ямар машин гэж байгаа. Buick гэдэг Америкийн нэг машин. Одоо байдаг. Би одоо нэгдсэн л баг. Тэгээ тэр машины талаар яг Монгол би яг сонсож байгаагүй шүү дээ тэр машиныг. Зүгээр яг нөгөө кириллээр бичснээр л уншаал Buick гэдэг машин байд юм байна л гэж уншаад байгаа байхгүй. Тэгэл 45 калибрын гар буу гэл нэг цагдаагийн л нэг буу байд юм байна. Colt гэдэг гар буу байд юм байна гэл. Нэг тиймэрхүү төсөөллөөр ингээд юмнууд ийм хийсвэр төсөөлттэй байсан болохоос биш. Яг одоо ингээд хүний гадаад хүн яаж амьдртгийг гэдгийг мэддэггүй байсан учраас бол тэр бол надад амар нөлөөсөн л дээ. Яг хоо тэр нь бол ямар утгаар нөлөөсөн. Би ингэж юмар юм. Яг хоо зүгээр сонил санаж байгаа л да би чи хөдөөний хүүхд юм чи тий. Бараг л одоо түрүүлсэн шүү дээ 14 настай байхад анх удаага орчин үеийн 0-д орж боловсон 0-д орж үтсэн гэдэг чинь бол энэ хүмүүсийн амьдралын талаар төсөөлөх байгаа байхгүй. Тэнгүү тэнд ороод ирэнгүүт чинь ингээд гал тогооны тавилган цэнхэр мөнгөтэй тийм тавилга мавилгаараа тийш тий. Хамгийн сүүлийн үеийн тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн цахилгаан зовхон мохоор харж байгаа шүү дээ тий. Нэг тийм электро юмтай тийм нод үзэлтэй телевиз чинь нэг арай л өөр ертөнц. Тэгээд одоо хөдөө Монгол гэр төссөн хөлт бол одоо ингээд ийм ширээн дээр суугаад ингээд тав мав тавиад хоол иддэг юм чинь бол гуж Орсын кинон дээрээс үзчихсэн болохоос яг ингээд амьдрал дээр ингээд хоол хийж үзээгүй л байгаа шүү дээ тий. Тэгсэн нөгөөт чинь Франц хүн болохоор ингээд агуу гоё тав мав тавьсан байна шүү дээ тий. Тэгээ сэрэмэрээ тавьсан. Энийг ингэдэг гэсэн ингээд бас нэг ханаас ч юмшсан ч юм уу нэг тийм дамжуулаа. Тэгэл надад амар сонирхолтойсэн нэг одоо гэдэг надад амар ингэсэн ер нь хотын амьдралаар амьдрал ер нь нэг хүмүүсийн иргэншил чинь шал өөр юм байна гэсэн мэдрэмж төрүүлсэн баха тэр үед. Тэрүүгээр бол надад тэр хүмүүс нэлээд нөлөө үзүүлсэн. Тэр үеийн бас нэг надад амар нөлөө үзүүлсэн юм бол яг тэр үед өөсөө хойно юм болоод Баабрын бичсэн Дори эдэрдүүдээ хандах гэдэг нэг ном нэвлэгжсэн тэр хэдэн он бэ? Тэр чинь арай хойно юм байна. Би тэр номыг уншаад бас амар нөлөө үзүүлсэн надад. Би тэгэхэд оюутан бол сураагүй байсан байхгүй. Тэгээ тэр номыг уншсан чинь бол яасан бэ гэхээр ер нь ингээд 21-р зууны боловсралтай хүн гэдэг бол ийм байх хэрэгтэй гэсэн тийм суур юмнууд юм да амар гэсэн. Яг хөө зарим ингээд түрүүнд монгол хэл дээр орчуулагдсан номнууд энэ бол би ч бас жоохон 10 жилийн сургууль дахтаа утга уран зохиолын номлоо уншдаг л байсан л да. Тэдний уншаад энэ юм бэ. Би ийм мэдэхгүй байгаа юм байна. Энийг мэдэх хэрэгтэй юм гээд нөгөө одоо тийм цаг үетэйгээ хөл нийлүүлж явах хэрэгтэй гэсэн нэг юм залуу хүний нэг юу байд шүү дээ тий. Тэрэнд бол надад амар нөлөө үзүүлсэн. Ер нь би барыг тэр номыг уншаад би сурах хэрэгтэй юм гэж бодсон баг шүү дахиад. Тий. Багш нар биш үү? Багш нар биш шүү дээ. Би чи 10 жилийн сургууль давтаа тийм томоотой хөвгт байгаагүй. Энэ бол тийм хичээл мичээлдээ тасарсан тийм хөвгт байгаагүй байхгүй амар сэглэхгүй тэгэл ер нь нэг жоохон тиймэрхүүл тохирлээсэн л да 10 жилийн сургуульд бол сэглэхгүй дийдсэн. Тэгэл яа би 9 дугаар ангид байхдаа бүр Орос хэлний хичээлээс болоод л сургуулиас гарах дээрээ тулж ирсэн. Тийм тэгэл яг хүний юу л идэм бэлээ л одоо хувь тавилан гэж хэлгэж хаашаандээ тий нэг тийм юмар яваал тэгэл өнөөдөр хүрсэн л да. Өнөөдөр бол яг би тэгтээ нэг амар
одоо юу гэдэг өөрийгөө одоо нийгмээс хоцрогдсон эсвэл боловсрал мэдлэгээр доогуур нэг төр гэж боддгоо шүү дээ. Яг гоо оройтод сурсан уу оройтод сурсан. Тийм бас нэг айгүй юу цэг байдیں۔ Эргэлтийн цэг гэх юм уу нэг тийм байдیں۔ Тэр бол юу болсон бэ гэвэл Улаанбаатарт байжгаад зодон зохиоё 99 98 99 хата баг. Тэг яг уу манай нэг бас л холын хамаатан л да. Тэгээд надад 10 жилийн сургуульд хамт сурч ирсэн нэг залуу байд. Одоо энд байгаа. Тэгээд би тэр нөгөө 10 жилийн сургуульд байхдаа жоохон тийм боксинг секц гэл нэг юмд яваал тий. Тэгэл карате гэж юм байд, кикбокс гэж юм байд. Ингээл нөгөөх нэг багш нэг хэдэн тийм техникүүд зааж өгөөл. Тэгэл нөгөө хоёр чинь бас жоохон ерөөс эхлэхгүй хүмүүс дэс л та. Тэгээд би тэр энд байжгаад нэг тийм зодон зохионы хэрэг мэрэг боллоо. Тэгээд яг уу нэлээд төвхтэй л байсан л да. Нэг цагдаагийн байгууллага ингээл жоохон залхаах арга хэмжээ авал ер нь бол ингээл жоохон залхаах маягтай болол. Тэгэл бид тэр чи өмгөөлөгч аваад тэгэл хоёулаа ажил хийж чадхаа байлаа л тий цагдаагийн газар дуудагдал нэг тиймэрхүү үе байсан. Тэгээд манай энэ ээжийн дүүгийнх нь эхнэр нь хурц ирэнгүүтээ надад шууд нөхцөл тавьж байгаа байхгүй. Яг нь би хэрэгтэй мөнгө төгрөг бол өгсөн те тэр чинь ингээл ажилгүй байх хугацаа тэгэл өмгөөлөгч авч байгаа гэл. Тэгээ тэр нь бол яг нэг тийм яалмал авсан хэрэг биш л те. Тэгтэл надад бол ер нь ингээд хүн ингээ халтрахад айгүй ойрхон байд юм байна гэсэн амар мэдрэмж төрүүлээд. Тэгээ тэр их намайг чи ер нь өсчин бол гэдэг байхгүй. Тэгэл би ч одоо аав ээж нэг юм хэлж чадхаа болсон. Би бараг л би нэг 17 та гэрээсээ гарахтаа аав чир мэдээж хүүхдээ бас тэгэл за явуулахгүй шүү дээ тий. Тэгтэл бараг би чинь би өөр амьдралыг өөрөө зохионыг гараа яваад гэсэн чинь тэгэл тиймэрхүү асуудлаар ингэж буцаж одоо гэртээ очих бол хэцүү л дээ. Тэгээд тэр ихч болохоор надад чи ер нь өсчин бол гээд наа өсчний дамжаанд бүртгүүлчихсэн. Тэгэл нөгөө өсчний дамжаан дээр нь яваад очлаа. Очсон чинь ингээд нэг 20 түүх залуучууд байгаа маа. Ер нь залуучууд гэхдээ хоёр хэрэгтэй хөхт. Нэг нь би. Тэгээ яг хоо ингээл яг үеийн хүүхдүүд сургуульд сураал амар гоё байгаа шүү дээ. Ойтон болцсон яваал тий. Би чинь тэгэнгүүт яг ийм мэдрэмжтэй болсон байхгүй. Хамгийн эхлээд төрсэн мэдрэмж. Ер нь би ингээд нийгмээс ингээд өөрөө ингээд гадна талд нь үлдчихэж байгаа юм байна гэсэн тийм мэдрэмж төрсэн. Тэгэл яг хоо гэхдээ тэр процесст бол би нэг дуртайч байгаагүй л дээ. Өсчний дамжаанд ороод суугаал тэгэл нэг 45 хоногийн өвчлөө төгсөж байгаа юм. Би бараг л ирээл ингээд хард сууж байгаа л нөгөө хүмүүс октод чинь ингээ хүний өсмөс цацаад байгаа шүү дээ. Би хард сууж байгаа за. Тэгэл цагийг харж байгаа. Тэгэл ер нь болтгаал бодож байгаа. Тэгээс нөгөө дамжаач дууслаа. Манай тэр хамаатны ягч дуудсан хүрээ дээр авцсан чинь за одоо чи би чамайг ажилд оруулна гэж нэ. Тэгээд тэр парадокс гэдэг чинь би хороолт өгдөг өсөж байгаа сайхны салам байт. Тэнд дагуулад очсон намайг цэцэгмаа гэдэг нэг. Үгүй тэр нь захирал нь хингээд саран туяа гэдэг хаа. Сараа хичээд гэдэг тийм. Тэгээд тэнд ачаад за энэ майд байгаа ажилд оруулах гэсэн гэдгсэн. Нөгөө хич надаас асуусан л да. Устсаж чадах гэсэн чинь чадахгүй. Чамд барж байгаа гэсэн чинь байгаа гэсэн. Кармага авчихсан нэг юм өвгцэн нэг нүмерэг зөө өсцгаар нүмергүүд шүү дээ. Тийм нүмерэг. Тэнгүүтээ нэг сам нэг хайч гуравтай зөө. Тэр хайч нь юм хятадтай самж гэсэн нэг хятадтай нэг тийм сам хайчээр тэр дамжаан дээр байхад л надад шахсан идэх шүү барыг вирус хэрглэж үзээгүй тиймтэй ч. Тэгээс чи за чи ороод иргээл орж ирсэн ээ. Нэг цэцэгмаа гэдэг нэг хчтэй танил өсч нэг байх гэж. За одоо энэ хүнийг дагалдаа чи өсч юм болно гэдэг хэвгүй намайг. Тэгээ би за надад бол тэр үед бол надад амар муухай мэдрэмж төрж байсан. Яагаад тэгэхээр би ерөөсөө тэр өсчний ажлыг сонирхгүй. Бис хоёрдугаарт би буруу юм чи тэрнийхээ төлөөсөө дэлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан байхгүй надад. Тэгээд яг хөтэ нэг 14 хоног өс шүүрдэж байгаа. Ерөөсөө тэрийг сонирхчихгүй байна тэр ажлыг. Тэгэл ингээд сууж ин. Нөгөө чи наашаа хүрээд ирдэг өсөж хараа хажуудаа зогсон. Би зогсогч дургу. Өсцээ дуусан гут нь өсөн шүрдэж тийш ааш тавьчаа тэгэл сууж. Тэгээ байжсэн чинь
тэр ингээд манай тэр өсчний байгууллагынхаа тэнцээ яг нэг дэлгүүр, нэг өсчин, тэгээд нэг гоо сайхны газар өөр юу ч гэдэг үлээд нэг эдэн байгууллага бас нэг юм 20 хүнтэй бас нэг хөөрхөн бүрэлдэхүүн хүн бохгүй нэг хамт олон ч юм уу тий. Тэгсэн чинь яг үндэ бол би тэр ажлын хамт олон дотор ус өмнө орж үзээгүй байсан мөлий. Тэнд ингээд хүмүүсийн ингээд уур амьсгал руу орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд тэндээс эхлээл нэг орой бас жоохон ууд пив уус юм а тэр оройно. Тэгэл ерөөхдөө за энэ ажил бас биш ажил нь биш хүмүүс нь ингээд айгу гоё уур амьсгалтай биендээ бас тусал дэмждэг тийм ажлын хамт олонны дундаар бас хүн арай өөр болж байгаа юм л да. Тэгэл дараа нь айжмаар ингээд үс засахыг ингээд сонирхоод ер нь үс зас болмоор ч юм шиг санагдаа. Тэгээд үсчин болж байгаа. Тэгээд тэнд нэг 3 сар ч үлээ 4 сар ч үлээ болоод эхлээд тэр чи ус угаахаас эхэлж байгаа шүү дээ. Үсийг угаагаалаа ачаа суулаа. Нөгөө гол нь асуудал нь бол яг хөө тэр үс чинь ерөөсөө дандаа эмхтэн хүн орж ирдэг үсэж байгаа сайхны салбар. Дандаа эмхтэн хүн өсөстэй. Тэгээд алдаж болохгүй шүү дээ. Тий, алдаж болохгүй. Эмхтэн хүний гоо сайхан талцсан юм хэрэгтэй болно шүү дээ. Алаал шүү дээ. Тэгээд тэнд бол яг юу яасан? Үсцэлтөө сонирхолтой санагдсан надад. Би үс зас сурсан, эмхтэн хүний үс зас сурсан. Тэгээ байжсэн чинь энэ юуны Германы 2 үсний брэнд гэдэг хэвгүй. Нэг нь Vella, нэг нь Londa гэдэг брэнд байгаа. Тэгээд тэр Londa гэдэг нь болохоор Монголд бүр 1970-аад оноос үед баха бараг хэрэгжилж эхэлсэн брэнд. Тэр нь болохоор зүүн Германд байсан брэнд хэвгүй. Нөгөөх нь Vella гэдэг баруун Германд байсан брэнд. Энэ хоёрын ингээд за би андуураг бол энэ хоёр нэг компани байжгаад Берлиний хаанд баригдангууд хоёр хогдоод хоёр талд нь гараад тэгээ яг бүтээгдэхүүнүүд нь бол хоорондоо аягүй төстэй бүтээгдэхүүнүүдтэй. Тэгээд буцаагаад Берлиний хаан нурангууд буцаад нэгдэж байгаа хоёр компани байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи эхлээд Велагаас нь биш Лондоогоос нь хүмүүс ирээд тэгээд ерөөхдөө бол яг хөр өсний одоо өсчин гоо сайхны салонд ашигладаг химийн бүтээгдэхүүнүүдийг ингээд танилцуулж эхэлж байгаа байхгүй. Энэ бол ийм бүтээгдэхүүн те пероксид гэдэг чинь яагаад үсийг цайруулд юм бэ гэдэг ямар үсэн дээр ямар химийн үйлчлэл явагдаад ингээд өнгөний өөрчлөгдөд байгаа юм ч гэдэг юм уу. Эсвэл тэрний үс бүржилдэг химийн аргаар бүржилээд байгаа шүү дээ те. Тэрэнд бас ямар найрлагатай бүтээгдэхүүнүүд байгаа ингээд бүтээгдэхүүнийхээ талаар юу болохгүй сургалт явуулахгүй. Тэр нь бол надад амар сонирхолтой санагдсан. Яаж байгаа түүний үс бүрж идэг хим хийлгэнэ тэгээд идэг. Тэр нь болохоор ингэдийн тэр химийн нэг хоёр юм өөр байцгаа. Эхнийх нь болохоор үсийг ингээд хагас задралд оруулдаг. Үс чинь ингээд ийм одоо загсны хайр шиг юм олон давхархтай байдаг. Тэнгүүд тэр болохоор ингээд хагас задралд оруулчаа. Тэнгүүд ингээд үсийг чинь ингээд айгүй чанга ингээд ороочингууд. Тэр задралд оронгуудаа тэр нэг орогдсон одоо татагдж байгаа тал нь ингээд илүү задралд орчдөг байхгүй. Тэнгүүд нь буцаагаад яг тэрүүгээр нь буцаагаад бэхжүүлдэг нэг бодсоогоо тэгээд бөхчүүлчингүүт ингээ үс ингээ бүрж байгаа даа. Үсий чин нэг хагас угс гимтээгээд буцаагаад бөхчүүлж байгаа юм шүү дээ. Байхгүй. Ерөнхийдөө хагас задлаад буцаагаад бөхчүүлж. Хэсэг хугацааны дараа хийм гарах уу? Яадаг юм. За ер нь бол гарахгүй. Яг хөө мэдээж ингээ сулран тий. Шинэ сургаал байхгүй бол тий шинэ сургаал ингээл ханаас нь гарчдаг юм л. За яг тэр нь одоо би миний өс чинь мэддэг ч гэж одоо юу ах одоо ямар байцаа гэдэг чинь хүмүүс яг ингээд хим хийлгэн гэл ингээл идэг боржилгоо гэдэг би ерөөсөө тий гэрд бодсон чи яг яадаг юм болоо гэдэг гайхал. Тэгээд байжсэн чинь тэгээд надад өсцөлт айгу сонирхолтой санагдсан. Ерөнхийдөө яах вэ гэхээр энэ үсний будаг хим гэдэг янз бүрийн бүтээгдэхүүн авсарчлагын бүтээгдэхүүнүүдийн химийн найрлагууд тэгээд ингээ үсний өөрийнх нь ингээ бүтц байгаа шүү дээ тий. Энд нь яаж нөлөөлдөг юм, яаж арчилдаг юм ингээд нэлийн юмнууд тэнд бас үзээд нөлөө өсцөл сонирхолтой санагдаад байжсэн чинь дараа нь нөгөө Велагийнх нэрдэг хэвгүй. Тэгэл Боб гэл нэг ганг залуу заяа. Ямар залуу? Ганг. Яг юм одоо ямар гэж хэлэх юм бэ нэг тийм одоо бид нар ганг гэлээд шүү дээ. Ямар залуу болгоод чи ганг гэлээ. Кул юм уу шээ. Тэг кул. Гейм үү? Гейм шээ. Нэг тийм кул. Ингээд амар супер хувцалтай амар загварлаг тэгсэн мөртлөө нэг тийм ер нь бол энд одоо яаж өөрчлөх гэсэн мэдгүй тухайн үед бол өсчин гэхээр эмэгтэй хүнийг л төсөөлдөг гэсэн бохоггүй тэгсэн чинь тэр болохоор ингээд нэг тийм одоо ямар гэж хэлэх юм амар ганган дигжин тэгсэн мөртлөө эргэтэлэг нэг тийм залуу ирдэг байхгүй тэр Велагаас ирсэн өсчин гэдэг стереотипийг эвдсэн амар эвдсэн бохоггүй тэгээд тэр нөхөр ирэнгүүтээ үсцэлтийн эмхтэй үсцэлтийн ингээд шинэ хэв маягуудын талаар танилцуулж байгаа хгүй. Ер нь дизайны талаас нь бүтээгдэхүүнийхээ танилцуулах яаж байгааг тийм юмнууд нь талаар. Тэгээд
үнэхээр үсцэлт бол ингээд айгүй гоё мэрэгч үсчин гэдэг бол айгүй гоё мэрэгжил юм байна гэж бодож эхэлж байгаа байхгүй би. Жохон урлаг талтай юм. Ер нь урлаг талдаа. Тэгээд би ч бас жоох ингээд зураг мураг зурх гэдэг шиг оролдоод идэгсэн 10 жилийн сургууль тахта. Тэгээд надад бол айгүй гоё мэрэгжил санагдаад. Тэнгүүтээ би шууд юу яаж байгаа. Тэр үед бол бас л ингээд ангаахт байдаг нэг найзаараа дамжуулаад ер нь үс яад ингээд үсний талаар юу үздэн та нар гэд би нөгөө хими бодис хэрэглэгийг сонирхоод тэгсэн чи би чамайг нэг багштайгаа уулзлаа тэгээд ханц сүрэн гээд тэнхмийн хэрэглэгч одоо тэр 100 айлд байдаг арьс судлын үндэсний төв гэдэг баха одоо тэнд очиад уулзсан чинь би ингээд үсний ингээд бүтцэн сонирхож байгаа маа гэсэн чинь үчи ингээд сонирхож бол манай хичээл сууж болно гэхгүй. Тэгээд ангийнхаа оюутнуудтай бас нэг сар гаруй жил бид нар ч нэг сар гаруй болоод ингээд нүгэд яваад итэ өөр хичээлүүд үзээ. Тэгээд нэг тим группт тэнд суугаад байсан чи тэнд одоо өөд талцсан хаад долгор гэдэг нэг профессор байсан. Нэлээд настай. Тэр хүн чи ингээд энд юу хийж байгаа гэсэн. Чи нөгөө оюутнууд нь ингээд цагаан алааттай нөгөө донд нь хар цамцтай байгаа гэсэн чинь. Тэгсэн чинь чи юу хийж байгаа ингээд тэгээ би ингээд сууж байгаа гэсэн чинь би чамд ажиллаад танилцуулаа чи энийг хаар гэ. Тэгээд тэгсэн тэр хүн болохоор үсний одоо энэ өвчлөлийг 40 жил судалсан профессор байсан байхгүй. Тэгээ тэр хүн ингээд лабораторид оролж ирээд ингээд үсний одоо энэ угны өвчлөл одоо болцоо гэх юм дэ тийм угн өвчлөл яагаад бий болдیں۔ Тэ яг хөө тэгээд одоо би юуг нь санахгүй л да тэр биологийн угаараа өвчлөл яаж бий болдیں۔ Тэрнээс гадна химийн бодисын нөлөөгөөр ингээд өвчлөл бий болдог гэд. Тэгээд тэр үсний бодисууд үсэнд яг ингээд бүтэн задрал нь яаж явагддаг ингээд буруу хэрэглэнээс болоод тэрийг бол ингээд яг лабораторид одоо чи 40 минутлаад наатайгаа хаар гэд ингээд харуулад микроскопоор харуулад тэгээд ажиллаа танилцуулаад гэж жоохон тийм орс типийн гэсэн нэлээд настай хүн байсан юм. Тэгэл ерөнхийдөө бол үсцэлтийг бол би юуг нь мэддэг болсон бэ гэхээр дизайны талаас нь харьцангуй гайгүй химийн бодисын хэрэглээг нь бас мэддэг хүн болчихж байгаа байхгүй. Тэнгүүт миний үн өсөж байгаа юм л да. Ерөнхийдөө бол би одоо нэг мэдэрийн хэрэглээ амар ойлгоо. Халтарсан байсан хүн чинь үн нь өсөж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол би Монголын баг хамгийн өндөр өсцдөг хүн болсон юм шиг шүү дээ 2000 он гэхэд 2000 онд тий 2 жилийн хугацаанд хэдэн төгрөгөөр өсөж ирсэн 2000 онд 15,000 төгрөгөөр 2000 онд 15,000 би яг сандгийн тэр үед шүү дээ Исмаил салооны захирал Болтвейг гэдэг ах байсан нас орсон л да одоо тэр хүн бол нэг 10,000 төгрөгөөр л өсдөг гэсэн. Тэгэхэд би 15,000 төгрөгөөр одоогийн саяны шатцсан энэ Монгол Ардын Хувьсгалт намын барь шүү дээ тий энэний нэг давхарт нь Грис гэдэг өсчихэн гоо сайхны салон. Одоо энэгээр салбарууд нь байж байгаа шүү дээ. Хүүхдийн 100 мотор байж байгаа. Тэнд ажиллаад нэг юм өрөөнд дотор өсдөг ганцаараа. Тэгээд айгүй би тэгээд нэг олон хүний үс засдаг байж л та. Би яг зүгээр ажил хийхээр ингээд амар хичээнгүй. Яг ингээд бүх юм ингээд профешнл байлгахыг хичээдэг. Тэр зан чанараас өндөр төлбөр төлдөг хүмүүстээс жоохон хүрсэн байж магадгүй. Тэгэл яг 2001 оноос яг өсчний ажлыг нэг 2 жил хагас. Яг сурсан мөрснөө оролцвол 2 жил хагас ч юм уу хийсэн байдیں۔ Тэгээд л их сургуульд ороод тэрнээс хойш 2001 оноос хойш өнөөдөр хэдэн 16 он гэр чи 15 жилийн өмнө хийжсэн ажил л да 2 жил орчих юм. Тэгээ одоо өсчингийн ажил хийж байгаа за нэг тодорхой хэмжээнд мөнгө төгрөг эднэр хоримтлуулаад ингэж явж байгаа. Энэ бүх явцдаа бол сургуульдаа сурнаа л гэсэн л бодолтой байсан. Их сургууль зарна гэсэн. Яг өсчингийн ажлыг яг хийж явах үед бол би жоохон тэр бодлоо орхицсан байсан. Тэгээд манай тэр Грис салонд байглаа гэдэг их ажилтдаг байсан. Тэр болохоор маникюр хийдэг, хумс янзалдаг. Хумс янзалдаг гэх юм уу тий янзалдаг. Тийм хумс янзалдаг шүү дээ. Застдаг гэх юм. Тэр ихч болохоор багшийн дэдийн математикийн ангийг төгсөөд багшилд математикийн багш байж байгаад ирсэн. Тэгээд ажлаа солиод маникюр хийдэг хүмүүс юм баггүй. Тэгээ надаас бол жоох ихчлээ. Жоохомчлгүй нилээд ихчлээ. Тэгсэн чинь маа тэр салон дээр ажилладаг бас нэг их чинь хүүхэд нь 10 жилийн хүүхэд нь математикийнхаа давтлага авах гээд ч юм уу тэр ихч дээр ирж ингээд тоогоо бодолт гэсэн хэрэг. Тэгээ тэнгуут нь яг хажуугаас нь наад чинь гिचдэж штэ. Тэгээд бас нөгөөд чинь нэг жоохон 10 жилийнх юм байгаад штэ тий. Тэгсэн чинь хүүшээ чи одоо сураач юм уул нь гайгүй юм шүү жоохон бэлдэж байгаа сураач гээд тэр нь бас надад нэлээд юу гэсэн бах урагшаа авах юу гэсэн бах. Тэгэл конкурстай тэгээд тэгтээ би чинь эдийн засгийн сургуульд орох гэж их юм болсон шүү дээ. Тэр задаан зохион болж явах үед чинь би бас юуны математик компьютерийн сургуульд ороод бас хайцсан. Яг хөө тэгээд ер нь бол яг хөө сурах боломж үнэхээр байгаагүй л дээ.
нэг шалгалт өгөөл ороод тэгээд тэр үед угаасаа тэр хүмүүс ер нь тийм математикт тийм баг сонирхдаг чулсан байсан баг. Тэгээд эдийн засгийн сургуульд орох гэсэн чинь эдийн засгийн сургуулийн конкурс тэнцэхгүй байгаа чинь нэлээд хоцорсон байсан. Тэгээд сүүлд нь 2001 онд орохдоо бол би эхлээд ороо ангид орсон байхгүй конкурстэд хавар конкурстэд унангууд намар дахиж конкурстэд тэгээд ороо ангид оронгуудаа хагас семестрээс нь өдрийн анги руу шилжчихсэн. Тэр нь бол яг ингээ нөгөө хичээл мичээлээ гүрийгээд хийж суусааргаад нэг юм өдрийн анги руу шилжиж байгаа юм л та. Тэгэл төгссөн шүү дээ 4 жил сураад. Гэхдээ яг бас нэг амар муу оюутан бас байгаагүй их сургуульд. Яг манай ингээд тухайн үед хамт төгссөн хүүхдүүд л намайг нэг муу оюутан байсан гэж хэлэхгүй байхт гэж бодсон. Сонирхолтой шүү дээ бас. Тэгээд дараа нь ингээд судалгааны ажил хийгээд ер нь бид нар 2001 онд оюутан болчоод 2003 оноос ер нь судалгааны ажил хийж эхэлж байгаа байхгүй. Тэр нь бол яг хөө тэгээд олон улсын байгууллагуудын ингээд багш нар ингээд судалгааны ажлууд авчингуудаа мэдээлэл цуглуултанд оюутнуудыг явуулдаг. Тэнгүүт нь тэнд нь айлын хаалга төгшөөл мэдээлэл цуглуулаад анкет бөглөөл дараа нь тэрийг нэг юм компьютерд оруулдаг болол тий. Тэгээд судалгааны ажлын юм байд юм байна гэнгүүтээ манай их сургуулийн ангийн нэг хэдэг хэсэг нөхөд ангийнхан ч байсан нөгөө ангийнхан ч байсан зургуулаа нийлээд судалгааны компани байгуулъя гэд. Тэгээд судалгааны компани байгуулад 1 жил орчим ажиллаж үзсэн бид нар. Тэгээд яг үндэ бол оюутнуудын судалгаа хийж бас яг юу аах вэ тий. Тэгэл жил орчим ажиллаад тэгээс үлдээ хичээл сургуулаа төгсөөл тэгэл явцгаасаа 2005 онд төгсөөд би их сургуулийн ангийнхантай дахиад судалгааны өөр IPO консалтинг гэдэг компани байгуулад тэгээ тэрний захирлаар 2007 хүртэл 2 жил орчим ажилласан. Бас л зээл аваад тэгэл тэрийгэ хөрөнгөрөлтөд буцааж нөхөн гээл гүрийгээл тэр үеэс бол яг ингэж инхэн судалгаа хийж байгаа. Гэхдээ яг хийжсэн судалгааны ажлууд нь их их маркетингийн судалгаанууд хийжсэн. Амар энтерпренеур юм биш үү? Өөр багаас ахуулаашаа. Гэтэ ингээд хараад үзэх юм бол амар сонирхолтой. Хөдөөнөөс ингээд нэг багангаар уцаан орж ирээл, крушик хийгээл, зодон цохон хийгээл, эрчим болоод, их сургуульд ороод, судалгаа хийгээл, сургуулаа төгсөн гутаа компани байгуулаад, бизнес хийгээл, стартап, дандаа стартап. Одоо ингээд намын юун дээр бол намын дарга дөрвөлж гин гэдэг нь төрөө бодчихлээсэн. Ер нь нэг төрлийн стартап юм байна л да. Ер нь энтерпренеур мөн үү? Баярлалаа. Бас орчин үеийн юу гоё модны үгээр тодорхойлж байгаа. Тэгээд 2007 хүртэл ажиллаад 2007 онд ер нь яг би тэр ер нь компаниас гарыгээд тэгээд хувьцаа энтрээс хамт ажиллаж байсан хүмүүстэй шилжүүлж үлдээгээд тэгээд миний амьдрал ингээ шинэ үе гэсэн тэр үеэс 2007 онд манай ээж үүд болчихсон. Тэгээд за 2000 улмаас яг хөө зүгээр тэр бол юм л дээ. Манай ээж болохоор яг хөө зүгээр илгэний хор тавдартай байсан. Тэгээ бид нар янз бүрийн эмчилгээний юу судлаад тэгэл ерөөхдөө яг хөө хими эмчилгээ хийгээд арай гайгүй болцсон байжсэн чинь юу яагаад санамсаргүй халуун ус бид нар ясгаа бие түлхэгдсэн байхгүй. Тэгээд энэ юуны 11 дугаар алд байдаг имплемент гэдэг чинь түлхэхийн төв гэдэг гэсэн. Би тэр үеэс эхлээд ер нь над шал өөр юу төрсөн. Манай тэр ээж үед болдог яг тэр үед би 5 хоног имлэг дээр байсан л да. Тэгээ тэр имлэгийн үйлчилгээ ер нь одоо ингээд хүний тэр бол маш амар их өвдөлт мэдэрч байгаа хүч юм баггүй. Яг түлхэгдэлт бол. Тэгэл ингээд нэг 5 хоног ингээд өвдөлт явж байхад тэнд тэр өвдөлтийн эсрэг авдаг ямар ч арга хэмжээ байгаагүй байхгүй имлэг дээр. Яг ингээд амьсгал хураахаас нэг 2 цаг 3 цагийн өмнөөс ингээд морфинаар гэтэж яж байгаа тий. Ер нь бол өвдөлтийн эсрэг ямар ч тийм юу байгаагүй. Би сүүлд нь энэ ер нь энэ өвдөлтийн эсрэг юг арга хэмжээг ер нь авч үндэстэн болгонд байд юм л. Ялангуяа том гүрнүүд 8 хийжсэн гүрнүүд бол энэ бүтэн тогтолцоо ажилтдаг. Тэгээ энэ тогтолцооч нь болохоор яг үхээр нөгөө хүмүүнлэг байх гэх юм уу да. Тэр юмны чинь агуу гол гэсэн үг байхгүй хүн амьдралынхаа төгсгөлийн мөчөд ингэж зовхгүй байх хэрэгтэй байхгүй. Ямар ч байсан гэсэн тэр хүнийг өвдөгдөггүй тийм тогтолцоо улсын хэмжээнд байх хэрэгтэй. Одоо манай юун дээр хавдар судлалын үндэсний төв дээр нэг тийм үйлчлэг хөнгөвчлөх хэмжлэг гэдэг юм байна. Тэр ер нь бол хүртээмж агуу муутай шүү дээ. Ер нь одоо хор тавдраар өвчлсөн, за осол гэмтэлд орсон хүмүүсийн тэр өвдөлтийг бууруулахад чиглэгдсэн манай тогтолцоо агуу сул. Тэгээ тэнд миний мэдэрсэн амар зүйл бол ер нь ингээд юм тогтолцоогоор харж эхэлсэн үе тэндээс эхэлсэн баха минийх. Тэрнээс хойшоо ч гэсэн миний хийжсэн судалгааны ажлууд илүү ингээд бодлогын судалгаа руугаа арай илүү явцсан байгаа гэх юм. Тэгээ одоо ч гэсэн тэр төв чинь багх болцсон байна уу яасан байна. Ер нь л
манай одоо энэ гэмтлийн эмнэлэг ч гэсэндээ манай энэ эрүүл мэндийн салбарт байгаа тэр хүнийг өвдүүлэхгүй байна гэдэг одоо энэ бол хүний эрх байхгүй. Уул нь бол хүн бол яахгүй ямар ч өвчнөр өвчилж болно. Гэхдээ тэр өвдөлт шаналлыг бол заавал биеэр мэдрэхгүй байх хэрэгтэй байхгүй. Орчин үеийн 21-р зууны одоо хүмүүнлэг нийгэмд бол тийм байж болохгүй шүү дээ. Тэгээ байжсэн чи 11-р сард нь би автосалд орчдیں۔ Тэгээд 11-р сараас дараа жилийн 2 сар хүртэл нөгөө гэмтэлтэй. Тэгээ тэр хугацаа болохоор надад амар сонио үе ихгүй миний амьдрал. Ер нь бол ингээд амьдралаа цоош нэр нь эхэлж харах тийм нөхцөлийг би бас одоо нэг аварт орчлоо гэж баярлаад байхын жишээ. Тэгтээ тэр үе бол амьдралыг бүр цоош нэр эхэлж харж эхэлж байгаа. Дахиад яа тэгвэл нэгдүгürt нь бол үхэлтэйг ойрхон байсан. За хоёрдугаарт нь бол өмнө хийжсэн ингээд далдаа дутагдлуудаа харах юм бол би ер нь яах гэж амьдарч байсан бол гэсэн бодол төрж байгаа хгүй үхэлтэй ойрхон байсан юм. За дараа нь болохоор тэр гэмтлийг даван туулна гэдэг бол амар их юу байсан л да. Хүч хөдөлмөр зарцуулсан. Одоо өөртөө итгэе. Ер нь бол эмчнэр бол ер нь чи ингээл хэвтрийн байж л гэсэн тиймэрхүү зөвлөгөөтэй байгаадсэн. Тэнгүү тэрийг ингээд хамгийн ихнийх нь ихэд л одоо өвдөлт мэдэрч байгаа шүү дээ тий. Тэгэхэд дотоод эргэтэн гэмт юм уу яс ерөөдөө бол тархины гэмтэл авсан байхгүй. Тэр нь яг хөө тэр нэгээд хүчтэй дөргөлтөөс хялгсан судснууд хагарчтай юм бэл. За. Тэгээд тэр болохоор яг одоо бол гайхамшиг л болсон. Эмчнэр ч нэдэд итгэхгүй. Одоо тэр үеийн миний зургийг томографийн зургийг одоогийн зурагтай ингээ харьцуулаад бол энэ бол бараг л гайхамшигтай байхгүй. Ягаад тэгэхээр тухайн үед бол ерөнхийдөө наад чинь ингээд явандаа тархины наалданг болно гэд итгэжсэн. Тэгсэн чинь нөгөөтг нь ингээд шимэгдээд цусан шимэгдээд ингээд тархины тэр гэмтэл нь бол байхгүй болцсон. Тэгээд тэр үеийн зүгээр нэг сони юм нь шүү дээ. Би өвчин намдах юм угаал ингээд тун ингээд нэмэгдээл идэг гэсэн байхгүй. Тэгж байгаа нэг өдөр би ямар ч өвчин намдах юм уухгүй шийдсэн. Тэгээд толгой өвдөж байгаа нуруундаа бас жоохон гэмтэлтэй нэг хөлөө гэмтээсэн. Тэгэл байгаа л гэсэн. Тэгтээ өвчин намдах юм уухгүй. Хамгийн их өвдөлтөнд толгой өвдөжсэн үе бас. Өвчин намдах юм уухгүй явсаар агаал одоо тэгэл зүгээр л одоо миний толгой тэгж өвдөж мөтгөө болцсон шүү дээ. Яг ингээд зарим үед бол жоохон юу яа л да. Хөдөлгөөн багтай байгаа үед бол ингээл мамбайд гэл дээ. Тэгтээ бол тийм өвчин гэж бол хэлэхэрэг болцсон байхгүй. Тэгээд тэндээс эхлээ гараад бид нар одоо энэ манай найзууд хамтраа байгуулсан энэ сүлдэн компани болоод өөрчлөлтсөн төгс шийдэл төрөмс байгуулах гэдэг байгууллага ус. Тэнд ирээл тэгэл судалгааны ажиллаа хийж эхэлсэн. 2008, 9, 10 гэл ер нь голдоо тэгэл бодлогын судалгаа тал руугаа яваал. Тэгээд амар хүнд бэртчээд тэндээсээ гарахтаа ямар зорилготой гарч ирв. Одоо ингээд жишээ хэллээ штэ. Амьдралыг бол шал ондоо өнцгөөс ингээд харах боломж гэх нь цаашаа яг тийм үе тохиолдоод ингээд харж байгаа. За тэгжсэн өвчин ингээд намдаад би нэрүүл болоод арай гайгүй болоод ирэнгот чинь гараад яагаад тийм ажил хийх хэрэгэлсэн. Яг судалгааны ажил бол ажлаа яагаад тийм ажил хийсэн бэ гэхээр судалгааны ажил ямар зорилготой ажил бол миний хийж чаддаг л одоо үндсээ нэгүр цаашаа явна гэсэн л ажил байсан учраас бол тэргээ хийсэн баг. Зүгээр амьдрал бол яадаг надад юу гэж санагдсан бэ гэхээр одоо ингэдэж штэ бид нар чинь ингээл амьдрахтаа нэг өнөө маргааш нэг ашиг хонжоо богино хугацаанд чамаагүйгээд ашигтай юм хийгээд тэгээ тэндээсээ тэр өөрөө олж авсан мөнгөийг өөртөө зарцуулаад кайф аваад амьдраад байна шүү дээ тий. Тэнгүү тэр бол яг надад миний амьдрал ямар ч утгагүй юм шигсэн гэж хэлсэн тий. Нөгөө талаас би бол юу гэж утсан бэ гэхээр миний тэр үед ингээд олж авсан жоохон мэдлэг ямар ч хэрэггүй юм зарцуулагдсан юм шиг тийм мэдрэмж төрсөн байхгүй. Одоо би яг хуу ингэж хэлэхэд муухай л да одоо бизнесийн байгууллагуудад хамтарч ажиллаж байгаа хүний хувьд бол гэхдээ л яг хуу гэхээр маркетингийн судалгаа бол надад тэгж санагдсан. За яг би тэр үед бол бас зарим компаниудын одоо бизнес модель дээр ч гэсэндээ ажилтдаг болсон л байсан л та. Тэгээ тэр үед ингээ дараа нь ингээ харахаар болохоор тэр компани ингээ ашигт ажиллагааны түвшийг дэвшлүүлэхэд оролцож байгаа оролцоо нь миний олж авсан мэдлэгээ зарцуулахад хайрын юм шиг санагдаж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт би яг хөө гэхээр илүү олон хүний амьдрал нөлөөтэй юм хийсэн зүйл юм байна гэдээ бодлогын судалгаар орсон байхгүй. Тэгээ бодлогын судалгаар руу орчоод бас нэг харамссан юм нь болохоор хинч хэрэгэлдэггүй судалгаа хийж эхэлсэн. Компани бол одоо 10 сая төгрөг өгөөд судалгаа хийлгүүлсэн бол тэрийгэ захирал нь уншин, менежер нь уншин,
маркетингийн албаных нь уншин тий шинэ бүтээгдэхүүн гаргахдаа тэрийн тэрэн дээрээ тулгуурлал нэгээд яг би амттай бүтээгдэхүүн хийжсэн байгаа байхгүй. 2000 бодлого судалгаа яг гэхээр үнэндээ бол яг хөөхөр бид нар нэг төрийн явуулж байгаа үйл ажиллагааг хөндлөнгөөс наашин судалгаа хийгээд нэг зөвлөмж гаргадаг тий. Тэрийг бол дараа нь авч үзэхгүй шүү дээ зарим нь. Төр өөрөө захиалаа судалгаа хийлгүүлдэг. Тэрийг бас хэрэглэхгүй байхгүй. Тэгэхээр яг зүгээр яг хэрэглээ талаас нь харах юм бол эхний хийжсэн судалгаанууд нь бол сайн хэрэглэгдэжсэн. Сүүлийн үед хийсэн судалгаанууд бол хэрэглээ агай багтаа судалгаанууд бол зарагдаад идэв. Тэгэхээр амьдрал бол тийм ч дээ. Яг бид нар нэг хүмүүсийн амьдралыг жолоодж гэнэ гэж өөрөөдөө итгэхэд хэрэггүй. Гэхдээ амьдралын чанарыг аль болохоор олон хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрөө чадж байгаа мэдж байгаа зориулж байгаа боллоо шүү дээ. Тэр бол ингээ нэг удаа олж байгаа мөнгнөөс бол хамаагүй илүү кайфтай шүү дээ. Ер нь одоо сэтгэл ханамж гэх юм уу тийм нь бол хамаагүй өндөр байхгүй. Тийм учраас бол тийм хүмүүсийн амьдралд эргээр нөлөө үзүүлж чадж байгаа бол тийм шүү дээ. Би сая 2-7 хоногийн өмнө аягүй сонин артикл уншсан. Юун дээр Нью-Йорк Таймс дээр гэсэн үү? Нью-Йорк Таймс дээрээс хаа тэр болохоор ингэж асууж байлаа л дээ. Бас айгүй тийм философи асуулт асууж байгаа юм л да. Нэг эрдэмтэн билээ. Америкийн нэг. Тэр би нэрийг санахгүй л да. Тэгсэн тэр болохоор ингэж асуусан юм. 2007 оны үед юм да. Хүүхд гаргах нь энэ одоо дэлхийн цагуур морт ингээд сөргөөр нөлөөлдөг гэсэн тийм нэг юм аргумент хэлээд тэгээд маш олон хүмүүс эсэргүүцсэн юм байна л да. Одоо технологи өөрчлөгдөж байна. Амьдралын хэмээг сайжраад ингэх гэстэй гэдэг. Тэгээд тэрнээс хойш ингээд ажилласаар хагаад манай хүн дахиад саяны гаргасан тэр артикл дээр болохоор ийм асууж байгаа байхгүй. Чи мэдээж хүн болгон хүүхдтэй аз жаргалтай хүүхдтэй болохыг хүүхдтэй аз жаргалтай байна гэдгээд хүүхд гаргаж байгаа шүү дээ тийм. Тэрний асуулт тэр хүний асуулт нь болохоор чи аз жаргалтай хүнийг бий болгомоор байна уу эсвэл хүнийг аз жаргалтай болгомоор байна уу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр бид нар бол яг хаа ингээд мэдээж за хүүхдтэй болох нь зөв те. Чи халуун талан гэр бүл мөлөөр амьсгал өөрчлөгдөн. Гэхдээ нөгөө талд нь бол бид нөгөө асуултыг бас мартаж болохгүй. Одоо энэ дэлхий дээр 7 тэрбум хүн чинь за зүгээр л Монголыг авч үзэл дээ те. Хідэн аз жаргалтай байгаа вэ? Тэгээд бид нар тэрэнд нь тусалцаа үзүүлж чадах уу гэж. Би бол хувьдаа нэг амар хүүхд үрчилж аваад аз жаргалгүй нэг аз жаргалтай болгоо ч юм амьдралын заа зураал ингэж явж чадна гэж өөрийгөө бодохгүй байна л да. Гэхдээ бол яг хөөхөр хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж байгаа бол тэрэнд нь оролцоод арай жоох байлаа. Мэдгүй аз жаргалын хэмжигдэхүүн хүмүүсийг мэдэхгүй л байна л да. Гэхдээ амьдралын чанарыг дээшлүүлж байгаа бол ямар ч байсан гэсэн тэр хүний одоо аз жаргалтай байх боломжийг нэмэгдүүлж байгаа гэж ойлгоод л да. Дотор бол тэгж ойлгоод байгаа шүү дээ би. Ер нь гэтээ айгүй философи юм болж лээ л да. Аз жаргал гэдэг нь бас нэг 2-3 янзаар ингээл хуваагдах байх л та. Хийж байгаа юмдаа айгүй зоригтой ингээд хийж байгаа юу ч байсан хамаагүй. Грушк хийжсэн ч байсан хамаагүй. Амар том компаниудтай даваад явжсэн ч хамаагүй. Гэтэ яг хиймээр байгаа юм хийж байгаа хүмүүс айгүй аз жаргалтай юм шиг юм. Айгүй том ингээд дүр зургаар ингээ харах юм бол аз жаргалтай юм шиг байдаг. Тэрнийхэн хажуугаар нь бас зуурдын нэг аз жаргал гэсэн юм байдаг шүү дээ. Гой хоол идэх, гой ундаа архитаар суух, эсвэл бол олон найзуудтайгаа байх. Иймэрхүү юмнууд бас байгаа шүү дээ. Зуурдын аз жаргал авчирдаг тийм. Тэгээд аз жаргал заах үедээ зүгээр одоо бид нар бол хүнийг аз жаргалтай болгоно гэхэд бол хэцүү. Гэхдээ зүгээр хүний амьдралын чанарыг дээшлүүлэх бол тэр хүнд яаж нөлөөлдөг юм бэ гэдэг би өөрийнхөө амьдралын түүхэн дээрс ингээ харсан байхгүй. Хөдөө суманд амьдарч जैन. За өвөл адууны хотоор хавар нутаг дээр адуу услаад эсвэл одоо Улаанбаатарын захын гэр хороолд амьдраад эндээ бол маш хэцүү шүү дээ. Нийгмийн ялгаанууд чинь би өөрөө ингээ туулаад явж байгаа хүний хувьд хэлэхэд бол жишээлбэл их сургууль сурч байхдаа бол би яадаг гэсэн мэг бол гэр хороолд амьдардаг гэдгээс үргэлжчдэг байсан. Тухайн үед нэг 26 номерын автобус гээл 5 шараас юу хүртэл явдаг, мөс хүртэл явдаг автобусны дотор би хойтлын гэр хороолоос нь алхаж ирээд автобусны буудлын дээр гутлаа арчдаг гэсэн байхгүй. Яагаад гутлаа арчиж яах вэ гэхээр мөситер автобуснаас буухтаа шороотой гуталтай гэр хорооллын хүүхд гэж харагдана. Тэр нь ингээд оюутнуудын дунд харилцаанд нөлөөлнө гэж айдаг гэсэн байхгүй.
Хоёрхан цагаан цаамжтай тэрийг ингээд 2 хоног болгоо угаадаг гэсэн шүү дээ. Орой очиод угаагаад өглөө нэмдүдчиж өмсч гарахгүй бол самцны зах хэрэгтэй байл. За энэ гэр орол хүүхдээ гэж айдаг гэсэн байхгүй. Одоо ч гэсэндээ тэр айдас энэ гэр хороолд амьдарч байгаа хүмүүст байгаа шүү дээ. Тэр одоо ч гэсэн залуучуудад тэр айдас байж л байгаа. Хэдийгээр бид нэр одоо жишээлбэл хаана амьдардаг нь ямар хамаатай юм бэ? Зайсанд амьдардаг ч гэсэн долоон буудалд амьдарч гэсэн адилхан л гэж ярьж л байгаа боловч яг ингээд нийгмийн тэр community гэх юм уу ороод ирэх юм бол тэр ингээд биенээсээ ингээд жоохон дүлдүүлэхгүй үндэ бол тэр бид нар болохоор яах вэ гэхээр амьдралын чанарыг ингээд суураар нь дээшлүүлээд тэр ялгааг нь багасгах хэрэгтэй байхгүй. Тэгж чадахгүй юм бол нийгэм ингээд хоёр тишээ явахынхаа хэрээр болох яг хамгийн ихлэ зөв үзэн ядалт бий болох бол нэлээд хол сонсогдож байгаа хэл та. Гэхдээ би нэг ойлгохоо болж эхэлдэг байхгүй. Одоо баян ядуугийн ялгаал агуу ихсэх тусмал би нэг ойлгохоо болно те. Адилхан монголоор ярьж байгаа мөртлөө би нэг ойлгохгүй болж штэ бас. Тэгэхээр энэ ялгааг нь бид нэр бууруулах хэрэгтэй. Бууруулахдаа бол дээдлийнхэн доош нь татах биш. Доотлийнхын дээш нь түлхэж ойртуулж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол окей нэг амьдралын нэг стан чанарын одоо амьдралын одоо юу гэхин нэг төвшин түрээд ирж штэ тий нэг суур төвшинд одоо интернетээр эргэлждэг за нэг халуун устай байшинд амьдардаг тий нэг хичээлээ хөрөөтэй за ялгаагүй одоо цагаа чөлөө цаг бол адилхан чөлөө цагтай байдаг болох юм бол ялгаа нь багасаад ирэхээр өстой нөгөө баян байна уу үгүй юу гэдэг нэг ялгаа нь нэг чухал биш болж эхэлнэ. Тэр болтол бол ялгаатай байхгүй яа. Тэгэхээр усанд 7 хоногт нэг удаа усанд орж байгаа хүнээс гарч байгаа үнэр ялангуяа өсвөр үеийн залуучууд тий ямар байх вэ? Харагдах байдал нь ямар байх вэ? Тий тэнгүүтээ тэр залуучууд нэг хэсэг нь бол одоо юу гэдгийг компьютер тоглоод чөлөө цаг өнгөрөөж яхад нөгөөх нь тэр цагаа худаг дээр ус авах зогсоод өнгөрөөж байгаа бол энэ хоёр хүний ирээдүй ямар байх вэ гэдэг чинь амар том асуулт байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд бид нар бол яг үхээр амьдрах орчныг нийтлэн болгож өгөөд чөлөө цагийг нийтлэн болгож өгөх хэрэгтэй байхгүй. Окей тэгсэн тохиолдолд бол чөлөө цагаа юун зарцуулах нь бол тэр хүмүүсийн сонголт болж эхэлнэ шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бидний хамгийн чухал асуудал өнөөдөр би бол өвдөө тэгж л боддог. Нийгмийн хөгжлийн яг хөгжлийн бодлого энэ төр яривал зөндөөл юм байна л да. Гэхдээ зүгээр ер нь бол цаад утгаараа бол бид нар нийгмийн доотлын хэсгээ дэш нь авч явах хэрэгтэй. Гэхдээ тижээж авч явж болохгүй. Өөрсдөө нь хөдөлмөрлүүлж, өөрсдийн оролцуулж, болцоог нь л олгож өгөх нь хамгийн чухал. Тэгжил дэш нь авч явах хэрэгтэй бид нар. Сая чи нөгөө Монгол мөрөөдөл гээд нэг клуб бий одоос мэдхүлээ сонсноо. Би очиж үзээгүй л дээ. Гэхдээ нэг аль нэг хуралдаан дээр үлээд ямар ч байсан зүгээр юу ярихын нэг сонссон. Тэгээд цаг нь ч гэсэн айгуу давч байсан. Гэтэ айгуу богино хугацаанд нэг ганц 2 минутанд багтаагаад яг Монгол мөрөөдөл гэж юу юм бэ гэд хүн болгон өөрсдийнхөө төсөөллөөр залуусаад Монгол мөрөөдөл юу юм бэ гэж тайлбарлаж байгаа байхгүй. Тэгээд ихэнх нь гоё байртай, тогтвортой, орлоготой, ажилтай, гэр бүлтэй гэл ингээл нэг байдаг юмнуудаа ингээд хэлж байгаа. Тэгээд тэн дундаас нэг хөөхөн тэгжсэн л та. Миний хувьд бол Монгол мөрөөдөл юу юм бэ гэх юм бол хүн болгон тэгш боломжтой байх нь л бол хамгийн чухал зүйл юм аа гэж хараад байгаа. Тэр нь одоо надад бол амар таалагдсан. Яг ингээ хараад үзэх юм бол баян ядуугийн ялгаа за байж болно. Гэхдээ ижил гарааны нөхцөлтэй байх хэрэгтэй. Тий. Бүгдээрээ л яг барианаас нэг дороос хөдөлж өөрсдөө ингэж хүмүүс бол ингээл янз бүр шүү. Одоо зүгээр нийгэмд ийм бидний одоо манай нийгэм бол 70 жил коммунист гэглэмд байсан. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад төрийн амар том нүсэр тогтолцоо бий болсон нийгэм байгаа байхгүй. Одоо бид нарт нийгмийн үйлчилгээ гэдэг юм бол одоо зүгээр л юу бодъё л да боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ хөтөлтэй ингээл төрөөс удирдлагатай төрөөс дэмжлэгтэй л том салбар яваад шүү дээ тийм. Гэтэл бол одоо бусад одоо энэ ардчлал ингээд удаа хөгжсөн орнуудыг харахаар тэнд бол арай тэр нөгөө хүмүүнлэг гэдэг юмнаас байгаа байхгүй. Тэр нь болохоор юу яаж нэг вэ? Одоо жишээлбэл бидний нийгэмд байхгүй байгаа нэг айгүй хос орон зай болно шүү дээ. Хүний сайхан сэтгэлийг дамжуулдаг систем байхгүй. Одоо би нэг юу гэж хэлэх гээд байна гэхээр ингэж одоо ингээд миний найз нар гээд гайгүй өндөр орлоготой хүмүүс бол нэлээд байна л да. За зарим компанитай, зарим нь одоо нэлээд өндөр цалинтай сайн ажил хийж байгаа хүмүүс байна. Тэд нар бол ингээд нийгэм туслах
ийм сэтэл хүн дотор өөрт нь угаасаа байдаг хгүй гудамжинд гуйлахгүйгаа сууж байгаа хүүхдийг хараад энд нэг тусалчих юм шиг дээ. Тэгээд зарим хүмүүс бол ингээд 1000 төгрөг ч юм уу өгч явчихдаг л да. Тэр бол тусламж биш байхгүй. Энэ бол бүтэн тогтолцоо шаарддаг. Тэгтэл чи энэ барууны орнууд ч нэлээд нэг бол одоо social work гэдэг шүү дээ. Нэг тим юмнууд байгаад байхаас ашигын бус ийм үйл ажиллагаа явуулдаг би даасан байгууллагууд тэрийг дагсан тэрийг санхүүжүүлж яадаг сангууд тэнгууд гэр оронгүй хүн байх юм бол тодорхой хугацаанд ажил төрөлтөй болтол ингээд үнэгүй гэр орон өгдөг. Тэр нь бол ихэнхдээ хүмүүсийн тэр сайн санааны тусламжин дээр суурилсан юм систем ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр манай нийгэмд бол тэр бол байхгүй. Тэрийг бол бид нэр ер нь бол бий болох хэрэгтэй. Одоо би эх 7 хоногт бас энэ талаар сэтгүүлч нарт эдийн засгийн сэтгүүлч нартай уулзна гэж төлөвлөж байна л да. Тэгээ одоо энэ татварын буцаалтын системийг бид нар ингээд хийгээд явах хэрэгтэй. Ер нь бол энэ сайхан сэтгэлийн юм чинь бол бид нар нэгдүгürt нийгэмд үрийн тарих хэрэгтэй байна. Хоёрдугаар тэр санхүү мөнгөний бий болгож өгөх хэрэгтэй. Тэр хөрөнгө хөрөмтлөгдөө тэндээсээ ингээд тэр хүмүүс зориулсан ингээд хөрөнгө хуваарлдаг тийм механизмыг бий болгож бас нийгмийн бүр тэр доор байгаа хэсгийг бол дээш нь өндөлөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь ер нь яг зүгээр манай эдийн засгийн тогтолцоо бол баялаг хуваарлагддаг систем байхгүй байхгүй. Одоо баялаг гэж юугаар дамжиж хуваарлагдаж байгаа нөхөр хамгийн том хуваарлалтын систем цалин. Хүн ажил хийгээд орлого болоод цалин авч явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг хэвээр компаниудын ашиг хүртдэг тогтолцоо биш үү? Баруун хөрөнгөний зах зээлээр дамжуулаад хувьцааг нь худалдаж аваа би Google-ийн хувьцааг авчвал Google-ийн ашигаас нь өөртөө ногдохыг аваад шүү дээ. Энэ систем аа. Дээрээс нь тэтгэврийн даатгалын тогтолцоо. Хүний хүртэл насанд нь хүний ингээд амьдралын чанарыг бууруулахгүй барьж идэг даатгалын тогтолцоо. Тэгэхээр манайд бол энэ улсын төсөвдөр манай засгийн газар зарцуулаад ингээд энэ чинь зүгээр юм хоосон сан болчиход байхгүй. Хүмүүсийн өнгөрсөн хугацаанд хүмүүсийн хуримтлуулсан мөнгө байхгүй болсон. Дээрээс нь бол одоо саяны ашигын бус ингээд сангууд чинь ингээд хөрөнгө оруулалт хийгээд ингээд баялагийг хуваарлаж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл манай баялагч нөгөө талд нь байгалийн баялаг өсөд байгаа. Тэрийг авчих юм бол ер нь тийм хуваарлалт систем байхгүй зөвхөн төрөөр дамжаад ингээд халамжийн мөнгө тараадаг хоолны талан болоо өгдөг ийм систем байгаад болохоос бусад системэд нь ажиллахгүй байхгүй. Гэтэл хамгийн харамсалтай нь аимшигтай нь юу технологийн өөрчлөлт юуг дагуулж байгааг вэ? Энэ баялаг хуваарлалтын уламжлалт тогтолцоо гэж нэрлэдэг байгаа. Цалингаар хуваарлагддаг механизм эрсдэлд ороод байгаа байхгүй. Одоо эх 20 жилд одоо ингэж штэ. Өнгөрсөн 90-ад оноос эхлээл энэ мэдээллийн технологийн хувьсгал явж байсан тий. Одоо тэгсэн чинь үйлдвэрлэл робот руу шилжиж байна. Тэнгүүд робот гэдэг чинь өмнө одоо хүн ажиллаад баялаг бүтээдэг байх үед тэр чинь дагаад хот босдог байсан. Хүн амьдрах адаглал ажлын байр нь одоо цонхтой байх хэвээр тий. Тэдэн үнд ийм оюутлын машины ард тэдэн хүн суухад ийм зайтай байх хэвээр шиг юм. Тэрийн дагаа сургууль цэцэрлэг байгуулагдаад ингээд хүний амьдрах орчин бол тэр үйлдвэрлэлтэйгээ холбоотой явж ирсэн байхгүй өнгөрсөн хугацаанд. Одоо робот бол энерги түүхийд хоёр шаарддаг шүү дээ. Эрчим түүхийд нэг доор байгаад тэгэл тэрэнд нь цахилгааны залгаад өгчүүл тэгэл робот нь ажиллаж яачингүү тэрийг дагаж хот босохгүй болж байна. Тэрийг дагаж ажилчин хэрэг болохоор хөрөнгө хуваарлагдахгүй болж байна тий. Тэгэхээр дэлхийн ийм чиглэл рүү явж байхад бид нар одоо энэ орлого хуваарлалтынхаа баялаг яаж хуваарлагддаг юм бэ гэдэг механизм эргэж авахгүй бол дээрэс нь ийм хүний оролцоо багтаа уулуурхаан салбар дээр суурилсан юм эдийн засаг бол маш эрсдэлтэй эдийн засаг болж байгаа юм л да. Гэтэ наад чинь Кейнс үлээ юу вэ? За нэг нэртэй эдийн засаг чинь айл 30-аад оны үед нэг тиймэрхүү бичлээсэн юм байлээ л дээ. Бүтээмж нь хүний хийх нөгөө технологи нь ингээд хөгжөөд үйлдвэрлэлийн технологи нь ингээд хөгжөөд ингээд явангууд чинь хүний бүтээмжийг бол амар нэмэгдүүлж чинь үйлдвэрлэлийн хэмжээнд. Тэгэхээр тэр амар мөн Кейнс байсан юм шиг байна. Бүтээмжийн өгөөжөөс шахагдсан хүмүүс нь хайчих юм бэ гэдэг. Үгүй бүтээмжийн тэрнээс биш. Ер нь зүгээр бүтээмжийн нэгсэд яваад байгангууд чинь хүн ажиллах цаг нь буураад ерөнхийдөө бол одоо ирээдүйд юу гэдэг 2000 он үед бол хүн 7 хоногт Америк иргэнгээд Кейнслээсэн баг та 3-4 хоног л ажиллах шаардлагатай болно. Босод үед нь бол ажилдаа зарцуулдаг болно гэдэг. Гарч ирж байгаа шинэ технологи болгон таны амьдралыг улам хэлбэрчлэн танд илүү их цаг олгоно гэсэн чинь гар утстай одоо ингээ явж байгаа гот чинь завг болсон. Тийм амар завг болсон. Ямар ч үйдэн захирал нь имэйл явуулахад бол чи юм уу гар утстай байж байгаа. Гар утсан дээр чинь имэйл ээж байгаа. Би тэр мөнгөний бүгдийг төлж байгаа. Би чамраа имэйл явуулах юм бол чи авах хэрэгтэй. Ажлын цагаарч бус байсан ч гэсэн орой 9 цагт ч юм уу 8-9 цагт бол чи миний имэйлийг уншсан байх хэрэгтэй гэсэн тиймэрхүү хандлага бас байгаад байгаа шүү дээ. Тэгээ яг чиний яг ярьдагтай чинь бол бас би бол санал нэгдэх байна. Яг тэгэхээр робот тал руугаа ингээд орж ийн гэдэг чинь тийм. Өмнө 500 хүнтэй үйлдвэр байдаг гэсэн бол одоо нэг 100 хүнтэй үйлдвэр 400 хүний ажлыг бол хэдэн робот хийдэг болж байна гэдэг.
Яг хөө тийм тэр 400 бүтээмж дээшлэх нь бол сайн үгүй сайн штэ. Робот хийж байгаа нь ч гэсэн тийм сайн зүйл, сайн үзэг. Би сайн муу гээгүүл дээ. Гэхдээ штэ. Одоо жишээлбэл 1930 оны Америкийн тэр их хямралын өмнө штэ тий. Америкийн 29 оны. Тий 29 оны хямралын өмнө бол Америкийн баг хүн амын баг 50% хүлээж авах салбарт ажилласан. Одоо өнөөдөр бол хүн амынхын 5% хүлээж авах салбарт ажиллаад тухайн үеийн бүтээгдэхүүнээс бол хэд их өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү дээ тий. За тэгмүүд хүлээж авах салбараас одоо ажлын байр байхгүй болоод байна тий. Яасан байггүй л эдийн засгийн өөр салбарууд хөгжсөн байхгүй. Тийм учраас бол тэнд өссөн бүтээмж бол өөр салбаруудад хүн чөлөөлөгдсөн хүн гэдэг чинь бол өөрөө тэр орчиндөө хэрэгтэй байгаа мэдэг ур чадварыг эзэмшээд ингээд өөр ажил төрлийг бий болгоо яваад идэг тийм. Гэтэл одоо энэ глобал эдийн засаг дээр манайд одоо жишээлх юм бол глобал эдийн засгийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн зардал ингээд буурчих юм бол манайд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгдүгээр дутаггүй болж байна тийм. Гэтэл нөгөө талд нь энэ хүмүүсээ аль салбарт ажилуулах юм бэ гэдэг эдийн засгийн тэр салбар байна уу гэдэг асуулт байгаа байхгүй. Хоёрдугаарт нь өсөлт одоо бид нэр эдийн засгийн бодлогыг ерөнхийд нь бол оролцоотой өсөлт гэдэг юмар харах хэрэгтэй болж байгаа байхгүй. Одоо энэ эдийн засгийн өсөлтөнд хүн оролцож гэнэ үү оролцохгүй байна уу гэдэг чинь айгүй чухал асуудал. Хэрвээ хүн оролцохгүй бол баялаг хуваарлагдахгүй. Одоо бид нэр ингээл дундаж давхаргыг ингээл бид нар барыг сонгуул болгоны өмнө л чинээлийг дундаж давхархтай болно, чинээлийг дундаж давхархтай болох гэдэг юм бодлого хэрэгжүүлж байгаа юм л шүү дээ тий. Гэтэл энэ чинээлийг дундаж давхарх гэдэг юм чинь болохоор гэж аахгүй. Хүмүүс ажилтай байгаад тэр хөдөлмөрөөр орж ирж байгаа орлого нь өсчээж бий бол нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хэрвээ ийм оролцоо байхгүй юм бол баялагийг ямар нэг байдлаар хуваарлах механизм хэрэгтэй болоод шүү дээ тийм. Өөр газар бий болж байгаа өсөлтийг тэд нар яаж авчрах вэ гэдэг юм бий болоод байна тийм. Тэгтэл дунд нь ингээд төр гэж юм бий болчиход одоо жишээлбэл оюу толгой зэс олборлоо 5 толгой нүүрсээ олборлоо зараад байна тийм. Тэнд чи ямар ч хүн оролцохгүй байгаа шүү дээ үндэ бол хэдин нийт улсын юмтай харьцуулахад бол тийм. Манай уулуурхай салбар нэг 4 орчим хувь ажиллаж байна уу тийм. Нийт ажиллагчтай. За тэр хоёр уурхад дэр нийлээд нэг өсрэл 10,000 хүндэл гэж байгаа. 10,000 хүрэхгүй. За окей 10,000 тэр машинаар дээвэрлж байгаа нь оруулаад заяа. За тэгээ 10,000 хүн ороод энэ манай дотоодын нийт бүтээгдэхүүний 20% гаргаж байгаа бол шүү дээ тий. 10,000 хүн хийж байгаа ч тарж байгаа хгүй тэрийг. Амар өндөр бүтээмжтэй ажиллаж байна. Бүтээн яг баялаг бүтээж байгаа. Ухаж жаагадаг салбар тий. Тэгээ ухаа гаргачих чинь. Тэгвэл одоо тэр механизмыг одоо яаж энэ 3 сая хүнд хүрэх вэ гэж шүү дээ тэр 20% өсөлтийг тий. За тэгэнгүүт дунд нь төр гэдэг нэг юм гарч ирээд тэр төр нь болохоор эмнэлэг барьж байгаа, сургууль барьж байгаа, зам барьж байгаа гэдэг шүү дээ тийм. Гэтэл эн чинь яг зөв механизм муу юм уу гэдэг асуултанд бид нэр хариулах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгээ миний зүгээр ойлгож байгаагаар бол цалингаар хуваарлагдахгүй юм байна тийм энэ баялаг. Яг л тийм чи цөөх хүн ажиллаад байгаа болохоор цалингаар хуваарлагдахгүй юм байна. Тэгвэл арай өөр хуваарлтын систем нь бол хувьцаагаар дамжуулж хуваарлж болж байгаа байхгүй. Ноогдол ашиг маягаар хуваарлж болж байгаа. Тэгэх юм бол төрийн нөгөө нэг хүн суртал муртал үр ашиггүй маран дамжихгүйгээр хуваарлагддаг нэг сайн систем байна. Хоёрдугаарт нь бид нэр энэ өнгөрсөн хугацаанд одоо манай энэ нийгмийн даатгалын тогтолцооч амар баялаг хуваарлт айгүй чухал гэсэн. Ялангуяа хүний нөхцөл насны дээр ирээд нөлөөжүүлдэг айгүй чухал. Энийг бас ажилуулмаар байна. Дээрээс нь бид нэр яах вэ гэхээр оролцоотой өсөлт бий болохын тулд хүн оролцож баялаг бий болдог салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэрнээс ингээд олборлол зараал тэгэл тэрийг ингээд хуваарлал байвал тэгэл тэр нь ингээд дампуурл болдог байхгүй. Угаасаа сая Венесуэлийг одоо харж байгаа зү тий. Венесуэл бол яаж байгаа гэхээр яг л адилхан байхгүй энэ систем нь адилхан. Тэгээд дундалт нөгөө төр баялагын хуваарлдаг систем бий болцсон. Тэнгүүтээ хамгийн эхлээл ингээд төр харж яснаа. Тэгэхээр барууны хөрөнгө оруулагчдын хөвөө явуулц тий. Бид нар өөрөө ингээд газрын тусааг гаргаад авч чадна гэдэг хөвөө гаргачих. Тэгээд газрын тусаа авчингуудаа дараа нь болохоор ингээд баялаг сайн хуваарлагдахгүй байгаад нь шүү дээ стил тий. Тэнгүүт нь хийж байгаа хамгийн тэнийг алах хүн зүйлсэнд юу гэвэл за элсэн чихрийн үнийг бид нэр тэдэс хэтрүүлэхгүй гэж тий. Нөгөө газрын цэснээс олсон мөнгөө элсэн чихрийн татаас өгч гэж шүү дээ. Дараа нь тэгэнгүүтээ мах руу орж яа, өөр орж яа, сүүлдээ нөгөөх нь ингээд тэгээд ч нэмэргүй ингээд үн өсөөд бухимдал бий болоод гот нь сүүлдээ колумб билүү хөршин. За би газар зүйтэй тийм цаг биш. Хөрш нэг хөрш орно колумб шигсэн гэдэг юм. За хөрш орон руу тэрийг урсаад байна юм үү? Тэр орноос хилээ хааж байгаа. Тэгээ одоо ингээд эдийн засгаас хүрээд дуусч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хурал баялаг өөр газар бүтээд хүний оролцоо байхгүй байна гэдэг чинь ямар ч мэдрэмжгүй байдаг байхгүй. Улс төрчид юу хийжсэн ч төр яаж оролцож исэн ч мэдрэмжгүй байдаг байхгүй. Японы эдийн засгийн Германы эдийн засгийн очих юм бол компаниуд нь татраад байлж байгаа. Улс төрчид юм амлаад янз янзын амлах юм бол нөгөө талд татраа нэмэхээс өөр аргагүй болдог тий. Нөгөө ингэж болохгүй шүү гэдэг ингээд ийм одоо мэдрэмжтэй байхгүй. Тэгэхээр бид нар оролцоотой эдийн засаг бий болохгүй бол ер нь бол ингээд баялагаас хамаарч яриад байгаа юм чи ер нь нэг
аль болох нь төрийн оролцоог багасгаад органик эдийн засгийн өсөлт байх ёстой гэж хэлж байна. Ер нь бол төрийн оролцоо гэдэг бол одоо би миний маш хатуу итгэл үнэмшлээд байгаа зүйл бол улсын төсвийн зардлыг дотоодын нэвтрэгдэхүүний 30% бид нэр хизээч өсгөж болохгүй. Дотоодын нэвтрэгдэхүүний 30% одоо жишээлбэл ингэж юм л да. Ер нь манай эдийн засаг бол бас сонин шүү дээ. Уг нь уулуурхайгаа аваа ичвэл ингээд яг бодтой нүцгнээр нь харах болцоо байгаа байхгүй. Тэгэхэд бол хизээч ингэж уулуурхайгаа авч ичаад юм харахгүй л байгаа. Өнөөдөр хүртэл явж ирсэн бодлого нь. Тэгэхээр бид нар уулуурхайгаа авч ичаад харах юм бол бид нар энэ дотроо л ингээд тааруулаад ингээд яваад ах юм бол л шүү дээ тий. Уулуурхайгаас орж ирж байгаа орлогч нь бол бид нэр ингээд баталгаа болж байгаа байхгүй. Бидний хөгжлийг бол тэргүүд итгэн. Баггүй. Тэнгүүд бид нэр уулуурхай орлого дээр тулгуурлал засгийн газрын зардлыг нэмэл яваад ангууд үнэн унангууд л одоо ийм байдалд орж шүү дээ тий. 10 жилийн дараа үн ингэж савлахад бол хэрвээ энэ чигээр явах юм бол энэ бол сүрэл болно. Тэгэхээр зүгээр бид нар хамгийн эхлээд бол яг хөөхөр санхүүгийн сахилга баттай болох хэрэгтэй, сурах хэрэгтэй. Бид нар гэдэг нь төр засаг, ард түмэн, хүмүүс, улс төрчид бүгдийг хэлж байгаа. Би сая гэсэн чи өөрийгөө улс төрчийн талд нь дээр бид нар хийсэн. Ер нь бол тийм бодлого боловсруулж байгаа, бодлого хийж байгаа, олон нийтийн төлөө шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн сахилга бат гэдэг бол маш чухал л та. Тэр нь одоо соёлоор л бий болох хэрэгтэй шүү дээ. Тэрийг дүрм журмаар бий болгож болно шүү дээ. Тэрийг бол дүрм журмаар бий болгоно. Ер нь бол л шүү дээ хүн бол за зүгээр нэг хялбар дүрм хэлдэ. Би бол дүрм журм гэдэгтээ бол нэг санал нэгдэхгүй л гэж бодож байна. Гэтэ яг чиний яг юу хэлэх гээд байгааг чинь сайн бүрэн ойлгохгүй болоод тэгж магадгүй л дээ. Хамгийн эхлээд бол ингэж ер нь улсын төсөв бол жил болгон төсвийн тухай ойл гэл нэг юм батлал явдаг тий. Тэгэл тэрэн дээрээ болохоор бид нар одоо төсөв ингээд батлахаараа яадаг вэхээр алдагдaltaй батлаад байна шүү дээ хамгийн эхлээд. Алдагдaltaй батлаад байна яг вэхээр тэдэнд хүрэг орж ирэн тэдэнд хүрэг зарцуулна гэ тэнд нэг алдагдлаа гэ тэндний тэрийг ингээ хуульчилж мөлчлээд энэ дотор ингээд ажиллаж шүү гэдэг шүү дээ. Алдагдлын хаанаас яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудалтай орж байгаа. Тэрэн дээрээ тулаад ирэхээр л ингээл үр зээл болоод засгийн газрын бонд болоод ингээд цааш явдаг шүү дээ. Гэтэл бол миний ойлгож байгаагаар болохоор бид нэр төсвөө алдагдaltaгүй баталж байгаа шүү дээ. Төсвийн орлогын тал бол орж ирдгээр л орж ирэн цаашаа ч өснө уулуурхан бүтээгдэхүүний үн өсөөлөл орлогын тал нь өсөөлнө. Гэхдээ бид нэр зардлын талын өсөхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэр орлогын өсөлт шиг дагуулж өсөхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгж чадах юм бол манай эдийн засаг бол одоо миний тооцож байгаагаар л шүү дээ тий 5 жилийн дараа гэхэд л шүү дээ зөө. Гадаад руу хөрөнгө оруулалт хийж болохоор эдийн засаг байхгүй. За одоо би яг ингээд тоонуудыг хуваарлаж сууж байна л дээ. Эхний 5 жилд нийгмийн даатгалын сандаа 5.8 төгрөг хөрөмтлүүлчихэ. Дараа нь бол дараагийн 5 жилд нь бол байгалийн баялагын сан гэж сандаа одоо байгаль нэг янз бүрийн итгэл хэмжлэл янз бүрийн сүлд нэрлэл байгаа. Гэхдээ тэр сандаа 7.5 их найт төгрөг хөрөмтлүүлчихэ. Тэ? Тэгэхэд бол бид нэр ингээд эдийн засаг бол хана. За их эдийн засгийг хадлахгүй тулд бол гадагшаа хөрөнгө оруулалтыг Google-ийн хувьцааг бодлож авъя, Facebook-ийн хувьцааг бодлож авъя. За мэдгүй 5 жилийн дараа байх ч юм уу ч юм уу өөр компаниуд тэ тухайн хамгийн өндөр үр ашигтай байгаа компаниуд руу хөрөнгө оруулалт хийгээд бид нар тэндээсээ ингээд хөрөнгө дотоод эдийн засагта зээлийн хүүгэнд бодит хүүн 4% байх болцоо байгаахгүй манай улс эдийн засагт бол энийг хэн устгаад байныг бол улс төрчид устгаад байна. Хэлбэрээр яри би ингэж ойлгож байна зөв үгүй юу? 500 мянган төгрөгийн цалинтай нэг нөхөр сард тий 400 мянгаар нь хувийнхаа хэрэглээнд ингээ бүх юмдаа зарцуулдаг. 100 мянган нь болохоор хувийнхаа хөгжил ч юм уу хоригдлол ч юм уу нэг тиймэрхүү юм дээр 400 мянган нь урсгал зардал 100 мянган нь бол одоо хувийн хөгжил юм хоригдлолтой ингээд орж байгаа. Тэгсэн чинь 500 мянган төгрөгийн цалинтай юм чинь цалин гэвэл сая төгрөг болчлаа. Чиний яриад байгаа буруу гэдэг юм чинь 500 хийж байгаа сая болонготой шууд 800 мянган зарцуулалтаа болохгүй байхгүй. Зарцуулалтаа шууд зардлаа 800 мянга болгоод 200 хөрөнгөлүүлжээ гэсэн биш. 5 зардлаа 400 дээрээ байлгаж жагаад 100 мянгийнхаа хөрөнгөлөө 600 мянга болгох гэж байгаа юм тий. За яг 600 ингэж тий ер нь бол тиймэрхүү харьцаа ингэж хэлбэрээр ингээд 500 мянган төгрөгийн орлоготой байжсэн чи гинт орлого сая төгрөг болчихлоо шүү дээ тий. Гэтэ тэр сая төгрөгийн орлого нь бол дандаа саяараа байх орлого биш байхгүй. Тэг биднээс хамаардаг. Тэр нь ингээд буцаа 600 мянга болоод буцаа сая 200 мянга болоод ч магадгүй ингээд өөрчлөгдөд нь шүү дээ тий. Тэнгүүд би дагуулад 800 мянга болгочих юм бол зарлаа буцаад бууруулж чадхаа болчиход байгаа байхгүй. Тийм болохоор би 400 мянга дээр л болж за яг хуу сая болчихсон юм чинь за 440 мянга болгочихъя гээд ингээд яваад 460 мянга болгочихъя дараа жил нь ч гэдэг юм уу тий. Ийм баг өсөлттэй яваал бэжээ тий. Тэнгүүд тэр мөнгө нь хоримтлагдаад ирэнгүүтээ яг хуу гэхээр тэр чинь ингээд сая байхад нь 600 хоримтлагдаал 600 болонгууд нь 200 болоод ингээд хилбэлцээлээ шүү дээ тий. Тэнгүү тэр мөнгөө ингээд хоримтлуулаад
Ингээд банкнд хийгээд гэж бодъё л тий. Тэнгүүд тэгээ явах юм бол 10 жилийн дараа шүү дээ заяа. Авж байгаа цалингаас нь тэр мөнгөний хүүнд аваа явчих واخгүй. Тэгэхээр тэр чинь бол орлого барилтын өөр механизм болж эхэлж байна. Би одоо мөнгөөрөө мөнгө хийж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхгүй би сая болонгууд нь зардлаа 800 мянга болгоод явчих юм бол 600 олчихлоор нь яах вэ гэдэг асуултан дээр ирээд байгаа учраас өөрийгөө тийг эрсдэлтэй байдалд оруулахгүй тулд зүгээр л зардлаа өсөхгүй байж сахилга хоттой байж л гэж байхгүй. Энд чинь бол хүн дээр бол юм шүү дээ. Нэг өөрөө хоримт одоо манай эдийн засгийн тийм байхгүй. Өөрөө юу ч хийгээгүй, ямар ч хувь нэмэр оруулаагүй, эцэг их ингээд мөнгө өгсөн. Гэхдээ хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй нэг тийм айлын ганц хүүхэд байдэн шүү дээ тий. Тийм хүүхдийн үрлэгэн одоо тийм сэтгэлгээгээр хийгдэж байгаа зарцуулчиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхгүй харин хариуцлагатай, олон дүүнертэй тий орлого яаж өссөн гэсэн за дараа жил хэрэгтэй шүү гэж боддог тийм хүний хандлагаар хандах юм бол шаардлагатай өөрлөлтөө. Тэгээ одоо энэ чинь бол Монгол ардын зүрх цэцүүгээр бол шин баян цээж өвчтэй, хуучин баян хөл өвчтэй гэж байна шүү дээ. Хөл өвчтэй гэдэг чинь яван савын юмд хөдлөхгүй за би ингэ байж яа гэдэг хөдөлгөөн нийлээд байгаа шүү дээ. Энд чинь бол жинхнээсээ энэ хуримтлалын суурийг тавих байхгүй. За тэгээд чиний одоо ингээд яриад байгаа юм. Окей. Философиг ерөнхийдөө бол зорилгыг ойлголоо. Иймэрхүү бодлогыг иймэрхүү хэмжээнд авч явах хэрэгтэй гэсэн одоо чиний платформ байгаа юм байна. Гэхдээ энийг бол энэ бол цоо шинж юм биш л дээ. Бус тус орнууд яваад ирсэн түүх туршлагач байна. Гэхдээ бид нар хийж чадахгүй байгаа шалтгаан нь бол өөр юмтай холбоотой. Тэр нь бол одоо ингэж байгаа. Одоо бид нар аюул саний штэ засгийн газрын гишүүн гээл сайд нар штэ одоо ерөнхий сайд тэгэл боловсролын баталгаа хамгаалах эрүүл мэндийн гадаад тэргийн хууль зүйн дотоод тэргийн аж үйлдвэрийн одоо юу ч гэдэг ингээд яамдад гаргаж авчаад тэгээд дээр нэг ерөнхий сайд гэдэг нэг хүнтэй штэ тий. Тэнгүүд манайх аюул сонирмохгүй хамгийн том энийг яагаад шийдэгддэг вэ гэвэл ерөнхий сайд нь ингээд парламентаас томилогдоод уг нь ингээд танхимаа аваад явах хэвээр. Ерөн засгийн газрын танхим гэдэг чинь сонгогдохтаараа 50% ерөнхий сайд ганцаар авахгүй юу? Үлцэн бүх сайд нар нийлээ 50% идэх хэвгүй. Уг нь бол тэгээд асуудлыг бол бүр ингээд танхимын зарчмаар шийдээд танхимаараа хариуцлага хүлээн. Огцрууд бүгдээрээ огцрно. Ерөнхий сайдаа огцрно болохоос яг хөө ерөнхий сайд өөрөө мэдээд ганц нэг сайдаа сольж ингээд сайднараа сольж болдог тийм хэрэгтэй байхгүй бүр асуудлыг тэрэн дээрээ тулах юм бол тэгсэн чинь манайх болохоор яадаг вэхээр ерөнхий сайдын томилж байгаагаа бус сайдууд нэр ерөнхий сайд нь уул ингээд нэрээр гаргаж байгаа. Тэнгүүтээ парламент руу оруулж ирж адислуулдаг байхгүй. Доброо адислуулж гин тийм адислуулж гэх юм уу 18 гэх юм уу. За нэг тийм болдог байхгүй. Тэнгүүд чи нөгөө нэг адис авцсан хүндээ үйлчлэх гэдэг сайд нартай болчих байхгүй. Нөгөө талд нь болохоор сонгуулийн мажоритар систем явж байгаа байхгүй. 76 жижигхэн таргас гараад ирсэн. Сонгогдохдоо би сургууль байрны цэцэрлэг байрны баг юм амлцсан хүмүүс үрж ирэнгүүтээ нөгөө сайд нар чинь нэг нэгээр нь адисалж байгаа учраас л за чамайг айтаахан байхгүй бол манай тойрогт мөнгө өгөхгүй бол би бас зүгээр авахгүй шүү гэдэг ингээд айлгаад байдаг ийм тогтолцоотой болохоор засгийн газар би даасан шийдвэр гарч чадахгүй. Энэ нь бол цааталтаа Монгол улсын нэгдсэн төсөв гэдэг юмний чинь одоо бодлого нэгдсэн төсвийн бодлого байхгүй болгож байгаа байхгүй. За хоёрдугаарт нь бас нэг төвхтэй түрүү хоёлаа улс төрийн намын тухай ярьжсэн. Улс төрийн намын дотоод засаглал чинь амар байхгүй. Одоо ингэж шүү дээ. Улс төрийн намууд бол ерөөсөн за Монгол ардын нам, арчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, эсвэл одоо босоод бүгд найрамдах нам, ногоо нам ч гэдэг юм жижиг намууд ямар ч ялгаагүй. Тэд нар бол яг хөөхөр улс төрчид гэдэг чинь яаж гарч ирж байгаа вэ гэхээр сонгогчдод нэг юм амлаа саяны сөрөгөөр давраг авчиж чинь тий. Хоёрдугаарт нам дотор амар их юм амлаж байгаа байхгүй. Нам дотроо би ажилтаа болгож өгнө, би тендер авч өгнө, эсвэл одоо би яа нэг тийм тий. Ийм асуудлыг чинь шийдэж өгнө. Ингээд баахан юм амлж ийж ингэж явдаг систем байхгүй. Яг тэгвэл улс төрийн намын дотоод засаг гэдэг чинь улс төрчдийг ийм рүү хөтлөөд байна. Тэг ийм юм рүү хөтлөгдөд гараад ирчингүүд төрийн алба гэдэг чинь утгагүй болж эхэлж байна тий. Тэр нөгөө худалдаа авах ажиллагаа засгийн газрын зардлын ил тод байдал тэгээ тэр талаар бас ярихад айгүй төвхтэй болж эхэлж байна. Хоёрдугаарт нь энэ тойрог хамгаалж авахын тулд энэ хүмүүс чинь бол яаж яах вэ гэхээр тэр хүмүүсийн сүл одоо юу гэдэг нэг юм пирамид дээр суурилсан юм байна. Тэгээ дээшлэх тусмаа улам их одоо манай хөгжлийн бодлогын зорилтод нийцэхгүй амлалтуудыг авч иж оршин тогтнодог хүмүүс л чадахгүй сте гэж. Тэг хүнийхээ сайн мууд бол байгаа юм биш. Системийн ингээд доотлоос нь ингэж харж ирүүлжүүлж явахгүй бол бид нар энэ хөгжлийн бодлогын асуудал гэж ярихад бол айгүй төвхтэй. Дараагийн бас энэ
бүрийн хэлчмээр одоо нэг өдөгч амар нөгөө юугаас улс төрийн ажлыг хийгээд дараа чинь бас нэг хийх ёстой ажил боллоо шүү дээ. Нийгмийн салбарын реформ гэдэг юм зогссон байхгүй. Одоо Монголд шүү дээ тий. Энэ чинь 1900 ер нь гэсэн шинэ үндсөөл батлагдаад за энэ нийгэм ямар институтууд байх хэрэгтэй юм бэ гэл ингээл харж байгаа ш дээрээс нь харж байгаа л за энд бол шүүх эхлээ төрийг ярьж чинь тий. Улсын их хурлын засгийн газар байна, шүүх байна, ерөнхийлөгч байна гэл ингээл нэг юм бүтцгээд очиж ш тий. За тэгэнгүүтээ дараа нь ингээд за энэ тэгвэл бизнесийн авч үзье. За компани энд нөхөрлөл хоршоо маршоо гэдэг нэг жижиг өнөтөр ингээд хамтын хөдөлмөрийг ингээд ийм хуулиар зохицуулчихъя. За энд бол бизнесийн байгууллага компани тухай хууль гэдэг нэг компани бол гарч тэнгүүтээ дахиад нэмээд банкны тухай хууль гээл ингээд бизнесийн юмнууд ингээд хийгээ явж байгаа. А тэрнийхээ хажуугаар нөгөө иргэний нийгэм гэдэг юмыг хийгээг байхгүй. Хийсэн л 97 Трэмс болон тухай хууль хийсэн. Тэгсэн тэнгүүтээ тэрэнд нь ингээд бие даасан үйл ажиллагаа явуулах тэр орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх орчихсон байхгүй. Одоо эндамент яаж хийх юм, яаж хөрөнгө босгох юм, тэрийг яаж зарцуулах юм, тэр юмнуудыг хийлгүү ингээд орчихсон чинь иргэний нийгмийн салбар ингээд доош орж байгаа байхгүй. Одоо ингээд уг нь гурван том толгууртай байхгүй. Нийгэм чинь төр, бизнес, иргэний нийгэм гэдэг гурван том толгуур байж байгаа хэвээр. Тэгтэл бол энэ иргэний нийгмийн орчихсон байхгүй. Гэсэн чинь одоо төр бизнес хоёр нь л ингээд яваад байгаа шүү дээ. Энэ хоёр нь ингээд хоорондоо ингээд сүлжилтэд ингээд энийг чинь ингээд хөндлөнгөөс нь хараад үн болж гин энэ болохгүй байх гэдгийг хэлж идэг институт нь иргэний нийгэм байхгүй. Тэгэхээр тэргээ бид нар гэсэн тэргээ бол шинээр хийж авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь дараагийн бидний хийж байгаа зохистой юм бол банкны салбарын реформыг хийж аваад арчилсан намын төр барьж авах үедээ 96-аас 2000 оны хооронд ингээд хийгээ явж байгаад тэгээд эрүүл мэнд боловсрал гэдэг нийгмийн аюул том хоёр салбарын реформыг хийнэ гэдэг ингээд хүлээн явьжсэн чинь эрүүл мэндийн салбараас нэгтээд ингээд хэдийн эмнэлгүүд төвчлээ явьжсэн баггүй менежментийн хөгжлөмжлэлээр тэгсэн чинь зогсоцсон 2000 оноос хойш ямар ч өөрчлөлт явсангүй одоо нэг 16-7 жил болгож шүү дээ. Ер нь 20 жил ингээд энэ нийгмийн хоёр том салбар зогсчлоо. Боловсрол өөрчлөгдсөнгүй, эрүүл мэндийн салбар өөрчлөгдсөнгүй. Энийн санхүүжилтийн механизм, хариуцлагын тогтолцоо, засаглал, масаглал бүсгэл бүтэн том тогтолцоонууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг бол бид нэр заавал өөрчлөх хэрэгтэй. Одоо энд Баянзүрх дүүргийн эмнэлэг шүү дээ. Энэ бол хувийн эмнэлэг байхгүй. Өөр хангаан хүн бид юм аа Янс хин гэдэг. Баянзүрх дүүргийн эмнэлэг үү? Тий, хувийн эмнэлэг байхгүй. Сүүлийн баяд нүүрсний үн мөнөөсч галзуурхаас өмнө шүү дээ, тий. Дүүргүүдийн эмнэлэг дотор хамгийн шилдэг нь байсан. Сүүлд л яг тэ нөгөө нүүрсний мөнгөөрөө энэ эмнэлгийн цонхын том болгож байшингийн барьчих гэдэг ингээд мөнгө хийгээд байгаа болохоор өөрчлөгдөд болохоос тэр чинь хувийн эмнэлэг байхгүй. Тэгээ бид нар энэ нийгмийн даатгалын тогтолцоогоо гаргаж ирээд эрүүл мэндийн даатгалын сан энэ байна, тэтгэврийн даатгалын сан энэ байна. За эрүүл мэндийн үйлчлэгийг ингэж хувимшлээ хийсэн ч гэсэндээ бид нар мөнгөний төлдөг байх хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд хийгээд явахгүй бол энэ салбар чинь зүгээр л төсвийг ингээд ууж идэг салбар болчихж байгаа байхгүй. Тэг өөрөө шиг байхгүй. Улсын эмнэлгийн гайгүй юмч нар бүгд хувийн эмнэлэг дээр ажилладаг шүү дээ. Улсын эмнэлэг дээр бол яах юм бэ? 2 цаг хүртэл ажиллаад хаагаал цоожлол хувийн эмнэлэг дээр очил үйлчлэгээ хийж байгаа. Бид нар ийм утгагүй тогтолцоотой ажиллахгүй байхгүй. Энийг ингээд өөрчлөхгүй юм бол одоо зүгээр сая би ойролцоогоор тооцож үзэхэд шүү дээ. Эрүүл мэндийн салбарын нийт тусламж үйлчилгээний 5 орчим хувийн л баг хувьгшил үзүүлж байна. Хувийн эмнэлгүүд. Гэхдээ орлогын нь 30% юм чинь. Энэ салбарын. Бизнес واخгүй юм чинь. Бид нар тэр үнцгийг хараагүй, тэрийг ингэж өөрчлөөгүй энэ ингээд нүсэр тогтолцоо тэр чигээр яваа да. Боловсролын салбар муу ялгаагүй واخгүй. Боловсролын салбарт бид нар одоо амар утгагүй шүү дээ. Одоо зүгээр л хоёлаа ихтэй сургуулийн боловсролыг авч үзэл дээ. Биднэрт одоо сургалтын төлбөрийг эцэг эхчүүд хэлж байна тий. За төрийн сан гэдэг нэг юм байна тий. За тэгээд энэ хоёр одоо жишээлбэл дээд боловсролын чанарыг бид нар 100 гаруй ихтэй сургууль байна, муу байна, бла бла гэдэг энийг цөөрүүлэх хэрэгтэй юм гэсэн яаж. Гэтэл бол энэ чинь санхүүжилтийн механизмд байгаа байхгүй. Одоо жишээлбэл би 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй сургалтын сантай боллоо шүү дээ тий. Би ингээд scholarship тэтгэлэг сургалтын тэтгэлэг зарлаж байгаа байхгүй. Тэнгүүтээ манайх энэ жил техникийн сургуулийн энэ ангид Монголд хэрэгтэй гэж би одоо бодож штэ сангийн эзний үе те. Энэ ангиудад бол 20 хүүхдэд ингээд тэтгэлэг бол нийтдээ 100 хүүхдэд тэтгэлэг олгоно гэд би зарлаж байгаа бол нэгдүгürt нь хүүхдүүдэд хөгжүүлж байна те. Нэг элт хэрэгжлэлт өгсөн ч гэсэндээ над руу нэг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бичсэн нэг захиа бичих хэрэгтэй болж байна те. Намайг энэ хоёр хүн хамгийн сайн тодорхойлж чадна гэдэг нэг тодорхойлтойгод тэнгуут нь би харж чад хүүхдүүдэд сонгож байна. Тэр бол хүүхдүүдийг хөгжүүлж байгаа. Нөгөө талд нь бол хамгийн чухал нь бол би шинжлэх ухааны технологийн сургуулийн за мэдгүй нэг сургуулийнхаа за КТМС нэг ангийн мэдээллийн технологи менежментийн анги гэдэг юм уу. Сайн манай усад хэрэгтэй гэж би итгэдэг бол би танай сурж байгаа энэ жил авч байгаа эсэлтээ чинь би
нийт хүүхдүүдийнх нь 30% тэтгэлгийг бий төлж байгаа шүү гэх юм бол би сургалтын хөтөлбөрт нь шаардлага тавина, багш нарт нь шаардлага тавина, сургуульд нь шаардлага тавина. Гэх замаар энэ бие даасан сангуучин боловсролын салбарыг ингэж хөгжүүлж авч явдаг байхгүй. Ерөнхий боловсролын сургууль дээр ч гэсэндээ бид нар одоо амар утгагүй юм дээ шүү дээ. Одоо 3 4 дэх хороолол байна. Одоо манай Улаанбаатар хотын айгүй дундаж хэсэг нэг байхгүй. Тэгээ тийм ингээ ажиглангууд ингээд хүүхдүүдийнх нь за нэг 20 гаруй нөө тийм юуны хувийн сургууль зорж. Тэгээ бус нь улсын сургуультай сурж шүү дээ. Тэгтэл бол хувийн сургуулийнх нь үн арай өндөр төлбөртэй болохоор илүү олон хүн сургаж чадахгүй байхгүй. Хэрвээ хувийн сургуулийн төлбөр дахиад жоохон бага байх юм бол тэр улсын сургуулиуд баг хоосрохоор хэмжээнд байгаа. Яг тэгвэл чанарыг ингээ харьцуулаад үзэхээр хувийн сургуулиуд нь хамаагүй илүү байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс хүүхдүүдээ сайнд нь явуулахыг бодно шүү дээ. Тэгэхэд бид нар болохоор яг сургууль байхгүй гэдэг ингээл төрөөс сургууль барайл, төрөөс байшингийн барайл, багш нарын цалингийн нөгөөл гадаг сургуулийн чанараа сайжрахгүй юм бол тийм яах юм бэ? Тэгэхэд бол эрүүл одоо жишээлх юм бол одоо бид нар энэ монголоор болохоор төр хувийн хвшлийн түншлэл гэдэг байгаа шүү дээ. Тэр юм чинь болохоор юм байхгүй PPP тий public private partnership гэж тий. Тэр чинь бол ийм гурван юм ярьж байгаа. Нэгдүгürt нь бол design технологи. За хоёрдугаарт нь бол санхүү хөрөнгө оруулалт. Тэгээ гуравдугаарт нь үйл ажиллагаа operation гэдэг ингээ гурван юм багдаг байхгүй. Одоо энэ Европын орнууд одоо энэ Сингапур гэсэндээ тийм болцсон. За одоо 3 4 бол ингээд сайхан харж байна тий. За энд бол нэг 15,000 оюутан байгаа сургуулийн насны хүүхэд байгаа юм байна. За эднэрийн бол нэг одоо 3,000 хувийн сургууль сурж байна. Бус нь 12,000 одоо улсын сургууль сурж байна гэх юм бол би харж агаад за энэ байршлууд дээр хүүхдүүдийнх нь нэвтрчлэг харж чад хичээлдээ очиж болохоор нэг л тэнд нь газрын авчингуудаа сонголт оруулалт зарлж байгаа. Жилийн сургуулийн төлбөрөөр 500,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр 10 жилийн хугацаанд сургуулаа бариад ашиглах хүмүүс байна. Ажиллах хүмүүс байна уу гэдэг. Тэнд дээр зарлж байгаа байхгүй гэж болж байна. Эсвэл гарч ирэхгүй байл би. За энэ бол би шууд хөвгчлэр хэлүүлэх гэдэг шүү дээ тий. Чадахгүй бол би ингэн. За би энд байшингийн барьчих. Тэнгүүд энэ байшин дээр жилийн 300,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр одоо сургалт явуулах хүн байна уу гэд зарлангууд ороод ирж байгаа. За орж ирэхгүй болол шүү дээ тий. Би байшингийн барьчих. За тэгвэл байшингийн барьчих би ингээд сургалтын хөтөлбөр сургалтын хэрэглэх юмнуудыг ингээд өгнө. За тэнгууд энэ хөтөлбөрийн дагуу ингээд хичээл заагаад жилийн төлбөрийг 300,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй ажиллах менежментийн баг байна уу гэдэг өгдөг юм 3 өөр хэлбэр байгаа байхгүй. Эднээс ингээд сонгож агаад би ингээд баг төлбөртэй ингээд хувийн сургуулиудыг бий болгочих юм бол улсын сургуульд сурах хүүхдүүдийн чинь тоон багасаад байхгүй өөрөө аяна. Монгол улсын үндсэн хуулинд байгаа ерөнхий боловсролын сургууль үнэгүй байх хэвээр. Гэхдээ тэр нь бол төлбөрөө төлж чадахгүй байгаа хүмүүсийг үнэгүй сурах хэрэгтэй болохоос биш. Хувийн сургуулиудтай улсын сургууль өрсөлдөнө гэсэн үг угаасаа биш шүү дээ. Гих замаар бид нар бол улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэмнээд боловсролынхаа чанарыг зэрэг сайжруулад явах бололцоо байгаа байхгүй юу? Тэр бид нар ийм том суурь реформуудыг хийнэ гэдэг бол улс төрчид байшин барихын өвчин тусгаасаа салж иж хийх байхгүй. Тэгээ тэр нь бол ингээд засаглалтай холбоотой болол явж байгаа учраас би бол хамгийн эхлээд улс төрийн Монголд байгаа 2 улс төрийн намын нэгнийх нь дотоод засаглалын сайжруулахын төлөө ажиллая. Энэтэй зэрэгцээд би энэ эдийн засаг засаглал нийгмийн хөгжлийн концепц ингээд яриад явна. Ингэж хийх ёстой, ингэж хийх энэ идеал юм л да би ойлгож байгаа. Өнөөдөр ингээд алгуур болсон юм шиг бүх юм өөрчлөгдөхгүй ойлгож байгаа. Гэхдээ энэний төлөө ажиллана. Гэхдээ энэтэй зэрэгцээд улс төрийн намын дотоод засаглал, дүрм журмын сайжруулах, тэр нь ингээд тунгалаг ил тод үйл ажиллагаа явуулдаг, ямар ч байсан гэсэн нэг юм хандлаг вангууд үүсээд намыг өмчлөдөхгүй тэр тогтолцоог бий болгохын төлөө ажиллая гэж. Тэгээд энэ нь бол энийг илэрхийлж байгаа арга хэлбэр нь Арслан намын дараад нэр дэвшиж байгаа. Одоо амьд чиг сонсогдож байна уу? Одоо ойлголоо. Тэгэхээр бол надад хоосон амбиц биш юм байна. Надад хийхийг хүсэж байгаа юм байна. Тэнд би хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хэрвээ бид нар болно л доо. За энэ над ямар хамаатай миг тэл өөрийгөө арга цагаар явуул болчих, амиа удаад явуул болчих. Гэхдээ ийм боломж байхад тэрийг мэдж байгаа тэр энийг өөрчлөх боломж байхад тэрийг ашиглахгүй байгаа бол шүү дээ. Энд чинь бол харин чиг нүгэл واخгүй. Тэр хувь нэмрээ оруулах нь үүрэг амбиц бол биш. Намын дараа болохос гоёлох л та мэдхгүй тэр судал дээр сууж үзэг болохоор мэдэхгүй л юм. За. Чигтэрийн цаг ерөөхдөө ингээд нэг дуусчих шиг байна. За нэгэн урт ярилцлага болчих шиг боллоо тий. Үгүй ээ зүгээрээ хамаагүй тэгэл
интернет дээр өнгөө тавигдал ингээл явах юм чи хүн болгоно дуртай очил даунлоод хийгээл iTunes-ийн podcast application-ыг ашиглаад даунлоод хийн. Android-ийн application-уудыг ашиглаад даунлоод хийж болно. Бас интернетээр өнгөө сонсч болно. Facebook эднэр дээр бас өнгөө тавьчин, YouTube эднэр дээр ерөнхийдөө бол байж болох, өнгөө ашиглаж болох бүх мэдээллүүдийн төвүүдээр тараана л гэж бодож байна. Тэгээ би угаасаа энэ зөвхөн чиний яриаг биш л дээ. Гэхдээ би өөрийнхөө подкастыг л би өөрийнхөө яриаг бол нөгөө энд нөгөө намын дараагаад өрсөлдөж байгаа гэдэг утгаараа бас нэг өөрөө юу бодож ядг юм бэ. Тэгээ нэгтгэж хүмүүст нэг цонхоор үйлчил үзэх боломж олгоё гэж одоо нэг вебсайт хийж байгаа. Тэрэн дээр бас линк энтрийг аваад тавьж болох юм байна тий. Дараа нь тий өөрийнхөө юмыг аваад тавьчихнаж. Дараа нь ингэж болох уу? Одоо би намын дараагийн кампань хийгээд дуус тий. Энд чинь бас нэг юм чаленж тэгээд үр дүн ямар байсан? Миний анхны бодож байсан юм болсон уу, болсонгүй юу гэд ярилцж болох уу? Тэгээд тийм дүгнэлт ингээд хийгээд чи бол яг ингээд саяныхаа одоо ярьж байгаа юмыг бол хэдэн зуун мянган хүнтэй ингээд шууд уулзаад хэдэн мянган хүнтэй бол шууд уулзаад ингээд бүгднтэй ингээд ярих ямар ч цаг зав хизээж байх боломжгүй танихч боломж гарахгүй шүү дээ. Тэрний орон зүгээр ингээд ийм хэвлэл мэдээллийн өндгөө интернетийн мэдээллийн системийг ашиглаад зүгээр ингээд өндгөө тараагаад өгөөд хүссэн хүмүүсүүд нь сонирхсан хүмүүсүүд нь өөрсдөө татаж аваад Wi-Fi-тай газар очиод татаж аваад сонсоход бол их хайтайхан гэж би ерөнхийдөө бодоод байна. Гэхдээ зөвхөн чиний юм биш л дээ. Монголд ингээд гой юм хийж байгаа зөндөө олон хөгшин залуугүй зөндөө л хүмүүс байна. Тэр бүгдийг олон нийтэд нийгэм таниулах нэг тийм санаа байгаа. Тэгээд бас нэг ийм юу байгаа. Дараа чи одоо чамагаас нэг л яг боломжтой үед чинь тааруулж байгаа подкаст хийгэлээ гэж бодож байна. Засгийн газар буюу улс төрийн ухаан 101 гэдэг хичээл маягийн цагийн дотор ягаад гэвэл сая ингээд орон нутгийн сонгуул болоод ингээд яваад өнгөрлөө. Би тэгсэн чинь гинт энэ чинь ер нь бол би засгийн газрын тогтолцоог ерөөхдөө бол би бас мэддэг юм байна, ойлгодог юм байна. Надтай адилхан маш зүгтэй тий мэдгүй гэдгээ мэддгүү эсвэл бол мэдгүй гэдгээ мэддэг мөртлөөрөө асуухасаа ичдэг хүмүүс зөндөл байгаа. Тэд нэр асуухгүйгээр зүгээр энийг даандад хийж байгаа сонсчих гэсэн нэг. Тийм нэг энэ дээр ярьж болж байна тий. Тэгээд нэг сайхан ихнээс нь тайлбарлаад иймэрхүү учиртай ингэж явж байгаа гэдэг. Тэгээд зөвхөн улс төрийнх биш эдийн засгийн за одоо хичээлгийнхэн цаашийн гэхдээ ерөнхийдөө хичээл маягийн юм болох л байгаа л да мэддэг хүмүүсээс нь асуугаад надад нэг сайхан цагийн дотор тайлбарлаадаг. 3 цагийн дотор ч юм ингээд тайлбарлаадаг. Тэгээд их сургуулийн амар мундаг хичээл суудсан тал адилхан. Тэр нь гэхдээ бүтэн семестр суухгүйгээр зүгээр л нэг цагийн дотор суусан гэж. За баярлалаа. Окей. За баярлалаа. За амжилт. За баярлалаа.